би Cardi B-ийн шүүх хурлыг өчтөр үзэж эхэлсэн байхгүй. Тэгээд ер нь бол ингээ айгу амархан асууд буюу одоо ингээ хүний биед халдаад гэмтэл учруулсан. Одоо тийм нэг зүйл залтаар ингээд нэг хүн Cardi B-г гомдол гаргаад тэгээд бүр тэр нь бүр шүүхтэр очиод бүр амар нийтдэг. Америк улс бүр тэгтээ эрх чөлөөний орон гэсэн мөртлөөсөө бүр арай л эрх чөлөө юу зүгээр годомжинд олж байгаа ингээд нэг хэрүүл шиг юм дээр одоо тэр эмэгтэй бүр ингээд бүр Cardi B бүр од дуучин болохоор нь бүр ингээд шүүх рүү бүр ингээд шилжүүлчихэж байгаа хгүй бүр тэгээд ер нь бол жоохон муухай л да. Олны танил байх тусмаа бас ингээд илүү одоо жоохон сөрөг юм шиг санагдсан надад. Сөрөг юмнууд бас ихтэй Cardi B одоо яг юм шаардлагагүй юм дээр бүр ингээд 2018 онд болсон хэрэгээс болж ингээд 7 жилийн дараа шүүхийн тархинд бүр нээлттэй шүүх болж боллоо. За тэр яг уу тэгэд би тэрийг ингээд ярьж эхлэе гэж бодож байна. Тэрнээс гадна ингээд надад одоо жишээлбэл шүүх хурал ингээд ярих гэхээр дандаа ингээд одоо нөгөө гимт хэрэг мэрэгтэй цус нүж тэр айгу ингээд хүн санагдаад исэн чинь яг юм Cardi B надад гоё санаа өгчлөө юм assault battery тэ хүний биед ингээд гимтэл учруулсан одоо нэг тийм машины ослмосл ч юм уу те тиймэрхүү юмны талаар ингээд бас ярьж болно шүү дээ. Амар хүнд биш тиймэрхүү шүүх хурлуудын талаар. Жишээлбэл нөгөө Gwyneth Paltrow гэдэг жүжигчин байдсан шүү дээ. Тэр эмэгтэй ингээд цаны баазд гулгаж явж агаад нэг хүн өөрийг ингээд шүүхтэх таахгүй ингээд тэр нэг хөшин ах цаны баазд гулгаж исэн чи Gwyneth Paltrow өөрлөө ингээд дээрээс шууд ингээд ороод ирсэн гинэ. Тэрнээс болоод ингээд гимтэл авцсан. Тэгээд би тэр гимтлээсээ болоод ингээд одоо айгүй хохирол амссан. Тийм учраас Gwyneth Paltrow-оос хэдэн дөрөвчлээ ингээд ихэмжилж гинэ гэд. Тэгээ бас шүүх хурал болоод тэгээд Gwyneth Paltrow эргүүлээд өөрөд нь ихэмжлэх үүсгээд ингээд сая гинэ $1 ихэмжлээд юусэн шүүхэд өгсөн цаа. Тэгээд Gwyneth Paltrow шүүхтээ ялаад тэгээд $1 авсан цаа. Taylor Swift бас нэг хүнийг $1 шүүхэд $1 хэмжилж шүүхэд өгчээсэн. Иймэрхүү ингээд нэг юм жоохон хөнгөн ингээд юмнууд айгуу зүгээр юм шиг тий. Гэтэ Gwyneth Paltrow-ийн тэр шүүх хурал их нээлттэй болж молоогүй л дээ. Зүгээр тэрний талаар нэг мэдээний сайтн дээр л мэдээлэл гарсан баг. Taylor Swift ч гэсэн нэг мэдээлэл гарсан баг. Би ямар ч байсан нэг судлаад үзээ тий. Тэгээд Cardi B-ийн хэрэг болохоор сонирхолтой би одоо ингээд өнөөдрөөс эхлээд ингээд ярьж эхлэе. Эрүүгийн гэмт хэрэгтэр ингээ хоёр төрлийн юм байдаг хгүй assault battery гэдэг. За assault гэдэг нь болохоор ингээд хүнийг яг ингээд биед нь хурж гэмтээхгүй заяа. Гэхдээ ингээ би чамайг алан шүү юм уу гэд ингээ сүрдүүлээд би чамайг тэгж чадсан шүү хөө юм уу гэд ингээд гараад алааж малаагаад одоо тхийг хилдэг гэх юм уу. Battery гэдэг нь болохоор яг одоо хүний биед гэмтэл учруулахыг хэлж байгаа хгүй. Assault нь болохоор ингээд гэмтэл учруулна гэж сүрдүүлэхийг хэлж байгаа. Гэхдээ бас одоо биед нь бас хурж бол одоо хөрс юугүй одоо хөрөнгөтлээ бас ингээд хажуугаар нь те ингээд алан шүү юм уу гэдэг ингээд одоо assault гэж байгаа байхгүй юу. За тэгээ battery гэдэг нь болохоор яг үнэхээр биед нь бүр яг хөрсөн гэсэн ингээд нотлохоо баримт хэрэгтэй. Тэгжиж яг battery болно. За тэгээ Cardi B-ийн шүүх хуралтай болохоор Imani Elise гэдэг нэмэгтэй барилгын зүгээр хамгаалагч эмэгтэй үдний одоо хамгаалагч эмэгтэй Cardi B өөрийг нь assault хийсэн ингээд гомдол гаргасан юм байна. Өөрлөө нь ер нь бол одоо тий айгүй харааж ингээд юу яасан. Өөрлөө нулимсан. Тэгээд дээрэс нь хумсаараа маажсан. Тэгээд айгүй хараасан, сүрдүүлсэн гэл. Тэгээд шүүх хурал нь бол ингээд бүр амар инээдтэй бүр Cardi B-ийн бараг карьер энэс болоод жоохон буцаад сэргэж ах шиг цаа чи нэг хэсэг амар чимээг байсан шүү дээ. Тэгээд энэ шүүх хурлаас болоод нөгөө цаа чи ямар амар хөвгчлөлтэй хүн билээ гэдгийг хүмүүс санаад тэгээд ингээд TikTok-оор дүүрэн, Insta-гаар дүүрэн ингээд бичлэгүүд нь гарч ирж байна. Тэгээд Америк орн ингээд нэг сайн тал нь ингээд амар гоё эрх чөлөөний орн ч гэсэн зүгээр ийм ингээд нэг гомдол дээр суурлаад бүр юм том нээлттэй шүүх хурал мурал болж байгаа нь бүр ингээд яг үнийг хэлэхэд нь шүү дээ. Бүр арай л бас жоохон арай л их чөлөөтэй юу зүгээр энийг бол ингээд зүгээр чимээгүй ингээд шийдчихэж болох байсан. Гэхдээ энэ эмэгтэй ингэсэн юм шиг байгаа юм. Өөр дээр нь Cardi B-гийн одоо нэр дээр гомдол гарангууд Cardi B юу яриад байгаа юм бэ? Миний ингээд нэр төр тийм чи муу штэ. Тийм учраас ингээд би шүүхээс гадуур одоо нэг сэтл хийнэ гэж ярьдаг байхгүй юу. Зүр мөнгө төлөөд энэ эмэгтэйг чимээгүй болгочихё гэж хэлнэ гэж бодсон юм шиг байгаа юм. Тэгвэл Cardi B болохоор 100% би энэ эмэгтэй биэнд хүрээгүй, би энэ эмэгтэйг ямар ч гэмтээгээгүй учраас
би тэгэж мөнгө зүнг энэ эмэгтэйд өгж ингэж чимэг болохгүй шүүхтэр уулзъя гэд тэгсэн юм шиг байгаа. Тэгээд шууд гомдлыг нь хүлээж аваад шууд за ингэж шүүхтэр уулзъя гэд. Тэгээд энэ эмэгтэй уг нь бол Кайригаас мөнгө салах гэжсэн чинь бүр шүүх хурлолоо. Тэгээ бүр баг дэлхийд даяараа од болоод бүр ингэж нэр муутай болоод дуусчих шиг байна. Гэтэ шүүх хурал нь бол дууссан. Кайри би ялсан. Тэр эмэгтэйд ямар ч мөнгө өгөөгүй, өөрийнх нь хэмжилж байгаа мөнгийг өгөөгүй. Угаасаа ингэж бүх хэрэг Кайрибигийн тал шийдэгдсэн, ямар ч тийм бие биендээ хүрлцсэн, зодтолцсон, маажсан юм байхгүй. За шүүх хурлын эхний өдөр Эмани Элис гэдэг энэ Кайрибиг шүүхэд өгсөн эмэгтэй өөрөө гэрчийн тавцсан дээр гараад яриа өгч байгаа байхгүй. Тэгээ өөрийнх нь өмгөөлөгч нь болохоор өөрөөс нь ингэж эхлээд асуулт асууж байгаа. Тэгээд энэ эмэгтэй болохоор ер нь бол юу гэж ингэ шүүхэд хомдол гаргасан бэ гэхлээр Кайриби 2018 оны 2 сарын 24-ний өдөр бүр 7 жилийн өмнө заяа. Кайриби өөрийг нь энэ эмэгтэйг N гэдэг нөгөө нэг хар арьснуудыг дууддаг өнгөт арьстай хүмүүсийг ер нь доромжилсан үг гэдэг нь шүү дээ. Энэ үсгэр эхэлсэн. Тэрүүгээр дуудсан, өөрийг нь маажсан, өөр дээрээ шүлсээ хайсан, гараа далаасан, цогсон энтер гэсэн гомдол гаргасан байгаа хгүй. Тэгээ өөрийгөө болохоор ер нь бол одоо сэтгэл зүйн одоо юунд орсон, дарамтанд орсон, сэтгэл готролд орсон, сэтгэл түгшилтэд автсан, нойроо алдсан энтер гэж одоо бүр тийм сэтгэл зүйн хохирол амссан гэж хэлж байгаа. Тэгээд одоо ер нь 7 жилийн турш ингээд өөрт нь болсон юм нь одоо энэ хэрэг болсноос хойш ер нь л өөрт нь тийм сэтгэл зүйн асуудал авчирсан учраас ер нь эмнэлгийн зардлаа бас ер нь Кайрибигээр төлөвлөмөр байгаа. За тэгээд ингээд шүүх хурал олонгууд одоо хоёр талын өмгөөлөгч нь хоёр талаасаа өөрсдөө байгаа нотлох баримтаа ингээд бие биендээ хуваалцаад ингээд цуглуулдаг гэхгүй. За тэгээд тэрийг болохоор ер нь бол юу гэж хэлдэг вэ гэхээр discovery гэж хэлдэг гэхгүй. Энэ хэргийг одоо нөгөө өмгөөлж авах хугацаанд ямар нотлох баримтууд ингээ хоёр талаас олцсон бэ? Тэрийг би биентэй хуваалцтیں۔ Тэгээд одоо жишээлбэл одоо энэ Эмани Элисийн өнцгөөс нэг нотлох баримт өгөх юм бол тэрийг би өмгөөлж эргүүлээд одоо ямар нотлох баримтаар тулах вэ гэдэг ингээд өмгөөлөгч нар ер нь бол хэрэг дээр ажиллахдаа ингээд ер нь бэлддэг байхгүй. Тэгсэн чинь Эмани Элисийн зүгээс ер нь бол тэр discovery-д ингээ өгөх материал нь ер нь жоохон дутуу байсан. Жишээлбэл ингээд тэр хэргийн газар ингээд нөгөө нэг өөрийн цогсон бохсон гэсэн 5 давхрын газар нь болохоор ингээд камер байсан үгүй мэддэхгүй, камерын бичлэг энэ төр байхгүй. Тэг ер нь бол ингээд энэ шүүх хурал болж байгаа хугацаанд Эмани Элисийн өмгөөлөгч нь жоохон чадвар муутай юм шиг санагдсан. За зөвөржлүүлээд бүгдээрээ гэрчийн тавцан дээр гараад юу ярьсныг ингээд ярий. За Эмани Элис ингээд ярьж байна. Өөрийнх нь өмгөөлөгч нь өөрөөс нь асуулт асуугаад тэрэнд хариулж байгаа хгүй. Тэрний дараа cross examination буюу Кайрибигийн өмгөөлөгч нь Эмани Элисээс асуулт асуух гэсэн үг. За эхлээд өөрийнх нь өмгөөлөгч нь өөрөөс нь юу гэж асууж ийнэ гэхлээр ер нь одоо хамгаалагчаар ажиллаад хэр удаж байгаа вэ гэсэн чинь 4 жил хамгаалагч хийж байгаа. За барилгын 5 давхурт хамгаалагч байжсан байхгүй. Тэгээд лифтэнд суух гэсэн чинь лифтэнд яг орсон чинь өөдөөс нь лифтнээс Кайриби гараад ирсэн байхгүй. Тэгэнгүүт нь цаачаа вау Кайриби штий нэр Кайриби гэд тэгж хэлсэн гэж байгаа байхгүй. За тэг өөрийнхөө нэрийг дуудахыг сонсонгуудлаа шууд Кайриби ингээд шууд эргээд харсан гэж байгаа байхгүй. Тэгэнгүүтлээ Кайри шууд чи яагаад намайг таньсан эсвэл ингээ харсан гэдгийг хүмүүст хэлээд байгаа юм бэ гэж шууд тэгсэн байгаа байхгүй. Тэгтээ ингээ хараад ашиглаж хэлсэн. Тэгэнгүүтлээ хамгаалагч ингээд нөгөө Кайрибиг тайвшруулах гээд би энд ч тэгж хэлээгүй штэ гэсэн чи Кайри ингээд шууд сэтгэл санаагаар унаад амар тийм таалагдаагүй ингээ мэдрэмжтэй. Тэгснэ yes the fuck you did гэд чи тэгээстэй гэж шууд тэгсэн гэж байгаа байхгүй. Тэгэнгүүтлээ шууд хуруугаараа ингээл шууд нөгөө хамгаалагч руу ингээл чичилсэн гэж байгаа байхгүй. Тэгээстэй чи юм гэд. За тэгсэн чинь Эмани Элисийн өмгөөлөгч нь одоо ингээд шууд асууж байгаа байхгүй. Тэр хэр урт хумстай байсан бэ гэд. Ер нь бол ингээд энэ өмгөөлөгч нь энэ хэргийг ингээд энэ хамгаалагчийн талд ер нь шийдвэрлэх зорилготой шүү дээ. Тэнгүүтлээ Кайрибиг ингээд ер нь аль болох муу харагдуулах хэрэгтэй. Тэгсэн чинь ингээд тэр хэр урт хумстай байсан бэ тань руу чичлэхтэй гэсэн чинь 5-аас 7.5 см урт хумстай байсан гэдэг ч байгаа байхгүй. Тэгсэн чинь өмгөөлөгч нь та ер нь ингээл Кайрибигийн бичлэгийг ч юм уу те ингээл юм амнаас үзэхэд тэр ингээ урт хумстай байдгүй гэд тэгсэн чинь ер нь л тийм. Тэгсэн чинь өмгөөлөгч нь өнөөдөр Кайриби энэ шүүх хурлын танхимд байх хугацаанд урт хумстай байна уу гэсэн чинь үгүй.
За өмгөөлөгч үргэлжлүүлээд та өмнө нь Cardi B-г таньдаг байсан уу гэсэн чинь тийм ээ би дунд нь айгу дуртай тоглолтыг нь үзэх дуртай байсан. Одоо үзэхээр зорж исэн. Тэгсэн чинь надад тоглолтын билет байсан. Тэгтээ энэ хэрэг болсноос хойш би тоглолтыг нь үзээгүй шууд одоо билет өгүүлсэн гэж байгаа байхгүй. За тэг хэзээний тоглолтын билет авсан байсан бэ гэсэн чинь бүр 2018 онд нэг өдрийн тоглолтын билет авсан байсан. За тэгээ өргөжлүүлээд өмгөөлөгч ингээд энэ хамгаалагч эмэгтэйгээс айгу сонио асуулт асууж байгаа байхгүй. Тэр нь болохоор та эмээтэйгээ хэр ойр вэ гэж байгаа байхгүй. Тэгсэн чинь эмээ нь бол 79 настай. Тэгээд эмээтэйгээ нийлээ ойр байдгаа. Тэгээд яагаад тэгж асууж байгаа вэ гэхэлэр энэ эмэгтэй өөрийгөө Cardi B-ийн тэр урт хумсанд ингээд уруулчаад тэгээд эмээдээ хэлсэн билээ. Хэлсэн гэдэг байгаа өөрийгөө. Тэгээд өмгөөлөгч нь ингээд танаа эмээ таны зүүн хацар дээр байгаа ингээд зүссэн ингээд шарахыг чинь ингээд харсан уу гэд тэгсэн чинь харсан гэж байгаа байхгүй. За тэгээд энэ хэрэг бол ингээд бүр 2018 оны 2 сарын 24-нд болсон үйл явдал шүү дээ. Бүр 7 жилийн өмнө. За тэгээд энэ хамгаалагч эмэгтэй бол 1992 оных одоо 33 настай гэсэн үг. Тэгээд доороо 5 дүүтэй. Тэгээд 19 нас хүртэл бол ээжтэйгээ хамт амьдэрсэн. Яг энэ эмэгтэйгийн бэкграунд нэг өөрийнх нь талаар мэдээлэл нь юм байна. Тэгэд эмээдээ болохоор ингээд яг харуулсан юм шиг байгаа. За энэ хамгаалагчийн өмгөөлөгч нь ингээд асууж байна. Cardi B ямар үг ашигласан таны сэтгэлийг хамгийн их өвтгсөн бэ гэж байгаа байхгүй. Тэгсэн чинь одоо тэр үнүүдийг нь хэлэн зэ. Fuck you. F you fucking B тэгснэ I'm gonna get you fired. Би чамайг ажлаас чи халуулна. Тэгснэ N үг хэлсэн юм шиг байгаа. Нөгөө нэг арьс үгний ялгуурлаар хэлдэг. Энэ үсгэр хэлсэн үг. За тэгэнгүүтлээ хаа чи юм штэ гэснэ хилээ гараад дэш доош завчуулаад үсрээд тэгснэ тэр эмэгтэйг биеийг нь гоочлоод жоохон юу нь бол жингийн жоохон илүүдэлтэй эмэгтэй биеийг нь гоочлоод арьс үгний ялгууралтай үг хараал хэлээд тэгээд ер нь бол маш их зүйл хэлсэн гинэ. Тэгэл F үсгэр хэлсэн үг хэлээл, B үсгэр хэлсэн үг хэлээл, N үсгэр хэлсэн үг хэлээл. Ер нь дайд мэдж байгаа дөө. That's why you do security. She was sticking her tongue out. She was flailing her arms up and down. Тэгснээр өөрчлөлөөд чи юм болохоор л хамгаалагч хийж байгаа штэ. Чи юм болохоор л ингээл хамгаалагч штэ. Гэж мэгэл тэгсэн гинэ. За тэгсэн чи өмгөөлөгч асууж ин тэр тань дээр нулимсан уу гэсэн чинь чимээ над дээр нулимсан. За тэгсэн чи шүлсэн таны биеийн дээр үсэрсэн үү гэсэн чинь тэгсэн гэж байгаа хгүй. Тэгсэн чи өмгөөлөгч нь та яагаад лифтнес гараад Cardi ер нь дагсан бэ гэсэн чинь би ингээ үл ойлголцол болж эхлэнгүүд тэрийг ингээ засахыг хүссэн учраас дагаад ингээ явсан гэж байгаа хгүй. Тэгсэн чинь ер нь бол миний зорилго бол ингээд тэр бусдад ингээд ер нь бол тэр орчинд цадаа болоод байсан учраас би барилгаасаа гаргахыг хүссэн гэж байгаа. За өмгөөлөгч нь та хамгаалагчийн хувьд ер нь энэ байшинг хамгаалах ёстой тийм үү гэсэн чи тийм ээ. Би 4 жил хамгаалагчаар ажиллаж байна. Тэгээд өмнө нь ийм асуудал намайг ажиллаж авах хугацаанд нэг ч үүсэж байгаагүй. Би төгс ажилтан биш ч гэсэн ер нь бол би сайн ажилтаа. За тэгсэн чи өмгөөлөгч хэрэгтэн тань руу гараа далаасан уу гэсэн чинь хамгаалагч тийм гэсэн. Ер нь бол тэр нөхцөл байдалтай штэ энэ эмэгтэй энэ хамгаалагч эмэгтэй ингээд нөгөө уцаараа ингээд бичээд яваад исэн юм шиг байгаа. Одоо нөгөө нэг гинт ингээл харааж мараж эхлэнгүүт нь тэгсэн чинь Cardi B ер нь бол тэр үед жирэмсэн гэдгээ ингээд олон нийтээс нууж исэн юм байна. Тэгээд нууж авах үед нь ингээд энэ эмэгтэй гарч ирээд бичлэгээ тавангууд амар дургу өрөөд тэгснэ одоо олонний танил хүнийг чинь те ингээд хувийн амьдралыг ингээд бичиж барил тэгэрч муухай штэ. Тэг хамгийн гол нь Cardi B яагаад тэр барилга дотор байсан бэ гэхлээр тэр барилгын яг 5 давхарт эмэгтэйчүүдийн одоо жирэмсний эмчэд үзүүлэгчсэн. Тэр үед бараг 3-4 сартыг жирэмсэн байсан юм билий. Тэгээд нөгөө ингээд яг хувийнхаа амийг хийгээд явж ангууд нь нэг эмэгтэй гарч ирээд бичлэгийг хийсэн чинь ер нь бол дургуун хүрсэн. Тийм учраас ингээд хараагаад ингээд хэрэлдээ. За Cardi B-ийн талаас болохоор ингээд энэ үйл явдал одоо энэ хэрүүл маргаан дунд ямар ч биендээ хүрэлцсэн тийм юм байгаагүй, хинэн ч хэнийгаач гимтээгээгүй гэсэн мэдүүлэг өгсөн байхгүй юу. Тэгээд одоо шүүх хурлын гэрчийн тавцсан дээр гарч ирээд яг тэрийг ярина. Яманыгийн хувьд болохоор намаалагч болохоор над руу нулимсан, намайг цогсон, над руу гараа далаасан гэж хэлээд байгаа шүү дээ. За өргөжлүүлээд Иманы болохоор ингээд маргаан болсны дараа надад шүүгдэх ямар ч зориг байгаагүй. Тийм учраас би ингээд нотлох баримт болгоод яг одоо ингээд нүрлөгөө цохилсон одоо энэ уралсан үедээ зураг энтер аваагүй, зураг үлдээгүй.
яг энэ хэрэг болсны дараа би айгүй сэтгэлээр унтсан. Айгүй ингээ их зүйл болцсон байсан. Ер нь бол ингээ жоохон нэг тулгамдсан байсан гэж хэлж гин. Тэгээд өмгөөлөгч нь болохоор та хамгаалагчаас гадна ер нь яг ямар зорилготой ер нь бэ гэд асуусан чинь би бакалавра эрүүгийн эрх зүй ба одоо удирдлагын чиглэлээр төгссөн. Тэгээд бакалавра тэрүүгээр хамгаалсан. Энэ үйл явдлаас хойш би тэр мэргэжлэрээ ажиллахаа болоод одоо мэргэжлээ өөрчилсөн. Одоогоор нийтийн үйлчлэгэнд ингээ ажилдаг. Орлого багтай гэр бүлүүдэд тусламж үзүүлэх салбарт ажилладаг гэдгсэн байна. Ер нь бол энэ ингээд хамгаалагч за цаашлаад бүр цагдаа болох зорилготой байсан юм билээ данч. Одоо энэ Cardi B-тэй болсон үйл явдлаас хойш бүр мэргэжлээ солих хэмжээнд ингээ хүрсэн гэх юм уу. За энэ үйл явдал ингээ босноос хойш сэтгэл зүйн зөвлөгөө авч сэтгэл зүйчтэй ингээ хоёроо уулзсан. Тэгээд үйл явдлаас хойш 2 сарын дараа доктор Маккензи гэдэг эмчээс зөвлөгөө авсан. Тэгээд энэ үйл явдлаас өмнө сэтгэл зүйн тусламж бол нэг удаа авч ирсэн. Тэр нэг өөрийнх нь эгчтэй холбоотой байсан. Эгчт нь болсон үйл явдлаас болоод гэр бүлийн тэр чигээрээ сэтгэл зүйчээс зөвлөгөө авч ирсэн. Тэгээд тэр үйл явдал нь бол 10-аас 15 жил өмнө болсон. Тэрнээс хойш ямар ч юм сэтгэл зүйчтэй уулзаагүй, зөвхөн Cardi B-тэй болсон үйл явдлаас болж л сэтгэл зүйчтэй ингээд уулзсан гэж байгаа байхгүй. Ер нь бол өөрт нь нэлээд хүнд туссан гэж хэлээд байгаа. За ингээд сорвины хувьд болохоор нэг юм ярьдсан. Ингээд эмч болохоор 1 жил хүлээ. Энэ сорвин нэг килоидчдаг бол ингээд харын марич гэсэн юм уу да. Тэгэл хүлээ гэлтгсэн юм шиг байгаа. Тэгээд зүүн хацар дээр нэг ингээд сорв үүссэн гэдэг байгаа штэ. За тэгээ ер нь бол ингээд нэг 2 төрлийн эмчтэй уулзсан. Нэг өөрөө нэг эмч тэгээд бас нэг өвчин намдах зорилттой эмч гинөө. Тэг ер нь бол энэ нэмэгтэй ингээ $20,000 нүүрэндээ гой сах нэмэлт засал хийх ингээ ямар ч боломжгүй. Тэгтээ $36,000 өөрөө ингээ зарцуулсан гэж байгаа байхгүй юу? Тэг гэрт нь одоо ерөөхдөө эмнэлгээс ингээ айгүйх нэхэмжлэх ирсэн байгаа. Тэг тэрийг яг ирсэнгүй бас өөрөө мэдэхгүй. Явуулсан байгаа хаа гэтгсэн. За үргэлжлүүлээд болохоор Cardi B өмгөөлөгч нь энэ нэмэгтэйгээс асуулт асууж байгаа хгүй. Тэгэхээр ер нь л энэ нэмэгтэйг ам алдуулах эсвэл одоо тийм ингээд Cardi B-ийн талд ер нь нэмийг шийдэх зорилготой гэсэн үг. За тэгээд асууж байгаа асуулт нь болохоор та Cardi B-г эмчэд үзүүлэх гээд явж байсныг ер нь мэдчихсэн үү гэсэн чинь мэдчихсэн гэж байгаа. За энэ үйл явдал болсны дараа та харгалзагчтайгаа яриад харгалзагч таныг болсон явдлын талаар репорт одоо мэдээ бичээд над руу явуулаа гэж хэлсэн зүг үү гэсэн чинь тийм ээ тэгсэн гинэ. За харгалзагч гэж супервайзерыг хэлээд байгаа шүү. За ер нь жоохон дээдлийн дарга гэх юм уу өөрийг нь менежлдэг хүн. За та харгалзагч руугаа incident report буюу болсон явдлын ингээ репорт 2 өдрийн дараа ингээ бичээд явуулсан бидтэй гэж байгаа хгүй. Тэгсэн чинь энэ хамгаалагч би хизээ явуулснаа санахгүй байна. Гэтэ нэг явуулсан гэдэг ч аахгүй. Тэгээд та 2018 оны 2 сарын 26-нд мэйлээр болсон явдлын талаар ингээд репорт явуулсан байна. За тэгээд энэ репортын дээр ингээд таны гарын үсэг байна. Энэ таны гарын үсэг мөн үү? Тэгсэн чинь мөн байна гэж байгаа. За тэгээд Cardi B өмгөөлөгч та ингээд энэ одоо хэрэг яг шүүхтэр одоо ингээд өнөөдөр шиг ингээд эхэлж байгаагаас өмнө мэдүүлэг нотлох баримт дээр одоо хавсралтаар ингээд энэ үйл явдалтай холбоотой бүх одоо нотлох баримт бичиг цаасыг ингээд биднэрт одоо хавсрагах ёстой. Тэгтэл та тэгээгүй байна. Танд одоо энэ харуулж байгаа имэйл нь шүү дээ. Энэ имэйлийг та хавсрагаагүй гэж байгаа хгүй. Энэ имэйл нь болохоор одоо нөгөө нэг энэ хамгаалагч эмэгтэй болсон явдлыг харгалзагч руугаа ингээд мэдээлэлээ бичсэн мэйл. Тэгсэн чинь Яманы ингэж надад ингээд энэ имэйл байхгүй гэдгсэн. Тэг яагаад байхгүй гэхэлэр би өөрийнхөө яг одоо энэ мэйл хаяг руу нэвтэрч чадахгүй байгаа гэсэн. Тэгээд тэгсэн чинь өмгөөлөгч та яг энэ имэйлийг бичсэн үү? Энэ болсон явдлыг яг ингээд тайлгнасан имэйл энийг бичсэн үү гэсэн чинь би мэдэхгүй байна. Ойлгохгүй байна гэд асуултыг шууд тэгж хариулсан. За тэнгууд та өдрийн ээлжинд одоо тэр имэйл дээр тэгээ бичсэн байгаа хгүй. Би өдрийн ээлжинд гарч исэн. Тэгээд би 2 утастай. Нэг нь ажлын утас, нөгөөх нь өөр юм байна. Хувийн утасаа. За би тэгсэн чинь энэ хамгаалагч би энийг бичснийгаа санахгүй байна гэж байгаа хгүй. Ийм бичснийгаа. За тэгснэ үргэлжлүүлээд имэйл дээрээ би 13 цаг 30 минутанд 5 давхурт ингээд одоо нөгөө нэг хяналт хийгээд явж исэн.
Тэгээд би гартаа 2 утастай байсан. Би өөрийн гар утсаа одоо өөрийнхөө хувийн гар утсаа гартаа бариад voice mail-ээ сонсож явж исэн. Ягаад гэвэл манай ээж саяхан одоо хор тавдар тусаад тэгээд хавдрын ингээд нөгөө химийн эмчилгээнд явж байгаа. Тэгээ нөгөө химийн эмчилгээнийхэн талаар ингээд би одоо нөгөө дандаа мэдээлэл авах шаардлагатай учраас ингээд voice mail-ээр надад үлдээсэн байдаг. Би тэрийг сонсож явжсэн гэж байгаа байхгүй юу. За тэгээд одоо нэг тэр хэрэг дээр тэгээд утас ашигласан одоо 2 утастай байсан, гарт нь утас байсан энэ төр гэдгийг ингээ харгалзагчтай ингээ хилцэн байгаа хгүй. Тэгэхээр ер нь бол Cardi B камераар бичижсэн гэдэг нь ингээд ер нь одоо бичих боломжтой гэдэг нь тодорхойлчихлоо шүү дээ. Гартаа утас барьж исэн юм чинь. За тэгээд Cardi өмгөөлөгч нь ингээд та одоо энэ 2 хуудас одоо имэйл ингээд харгалзагч руугаа бичсэн гэдгийг ер нь санаж гин үү гэтгсэн чинь би юу болсон талаар бичснээ бол санаж гин. Гэхдээ яг энэ одоо нэг гартаа барьсан байгаа имэйлийг бичснийг санахгүй байна гэж байгаа байхгүй юу. Тэгээд ер нь бол ингээд юу болсон талаар бүх юм бичсэн байгаа. Гэхдээ яг тэр имэйлийг өөрөө бичсэн үгүй гэдгийг амаараа хэлэхгүй байгаа. Дээрээс нь ингээд танд энэ имэйл ингээ өөрт чинь байгаад байхад та биднэрт ингээ ерөөсөө энэ имэйл байгаа гэж мэдүүлээгүй штэ гэтгсэн чинь мэйл хаяглуугаа орох боломжгүй. Тэгээ нууцсан байгаа хгүй. Гэхдээ мэдээж Cardi B-ийн өмгөөлөгчөнд харгалзагчтай нэрэл ингээл энэ нотлох баримт ингээл олж штэ. Тэг ингээд нийлээ ингээ жоохон шалтар бултар ингээд нэг тийм энэ хэрэг дээр хандж байгаа. За тэгэнгүүтлээ Cardi B-гээс штэ. Тэгэнгүүтлээ Cardi B-гээс 24 сая доллар нэхэмжилж байгаа хгүй. За тэр нь бол Монгол мөнгөөр нь штэ. Бараг 8.6 тэрбум төгрөг нэхэмжилж байгаа гэсэн үг. За тэгээ эхний өдрийн ингээд мэдүүлэг нэг ингээд дуусчих байгаа юм шиг амаа би тэр нэг Core TV-ийн лайв үзсэн чинь ингээд юм богинохон байсан. За 2 дахь өдрийн шүүх хурал нь бол бүр 8 цаг явагдаж байгаа. Тэгээ тэр ингээд маргаашнаас сонсоод тэгээд яри. Тэгээ Cardi B-ийн мэдүүлэг нь бол одоо ярьж байгаа гэрчийн энэ төр гараад ярьж байгаанууд нь бол үнэхээр сонирхолтой гоё бас ингээд мим болохоор юмнууд байсан. Энэ нэмэгтэй хувьд болохоор ингээд асуулт асуугангууд санахгүй байна, ойлгохгүй байна, жоохон мэдэхгүй байна гэд ингээд байгаа. Тэгээ ер нь бол ингээ өөр ямар ч нотлох баримт өгөөгүй. Зүгээр нэг юм ганц зураг байгаа заа ингээд нэг сорив байгаа ч юм шиг үгүй юм шиг. Тэгээд камерын бичлэг авахгүй, өөрт нь гар хүрсэн, өөрт нь нулимсан өөрийг нь занал хийсэн гэсэн ямар ч тийм нэг юм нотлох баримт үзүүлж байхгүй. Тэгээд энэ харгалзагч руугаа явуулсан имэйл дээр болохоор өөрөө утсаа барьж исэн. Тэгээд Cardi B-тэй таарсан гэдэг нь ингээд тодорхойлчихж байгаа байхгүй. Тэгээд энэ имэйл нь болохоор өөрт нь ямар ч ашиг тусгүй учраас энэ имэйлийг ер нь бол энэ шүүх хурал дээр нуух гэж үзсэн баг. За тэг үргэлжлүүлээд маргааш ярий. За Cardi B-ийн шүүх хурлын 2 дахь өдрийг бүгдээрээ ярилцъя. Би бүгдийн өдөрт дуусгачлаа. За энэ өдөр ингээд 5 хүнийг гэрчийн тавцан дээр дуудсан. За тэрний эхнийх нь болохоор Beverly Hills-д юу гоо сайхны мис тасалж хийдэг тийм хүн байгаа. Тэр нь болохоор нэр нь Brent Melecan гэдэг хүн байгаа. За тэгээд маш том сургуулиудыг төгссөн. Yale, Harvard тэгээд бүр сургуульд багшилдаг. Дээрэс нь одоо өөрөө гоо сайхны мис тасалж хийдэг. За reconstructive surgery гэхээр бас нөгөө нэг одоо ингэ гимтсэн түлхэгдсэн ч юм уу тиймэрхүү айрс марс шүү дээ. Тэрийг ингээд одоо илүү гоё харагдуулж эсвэл янзлах гэж ингээд бас хаалгаа хийдэг тийм төрлийн баггүй бас хажуугаар нь бас гой сайхны хаалгаа хийдэг. За тэгээ 2 ингээд газар ажилладаг эсвэл 2 баг practice-тэй гэхээр баг 2 имлэгтэй. Нэг нь болохоор Beverly Hills дэдэг, нөгөөд нь болохоор хаана дэдэг гэлээ. Тэгээд Beverly Hills дэдэг тэр имлэг дээр нь нөгөө Imani Elise ингээд очсон байхгүй би ингээд хумсанд уруулчлаа гэд. За тэгээд энэ хүний шууд ингээд юуг ярьсан. Нөгөө нэг Imani Elise-с авах хөстө төлбөр. За Imani Elise ингээд тэр үед штэ тий шууд энэ эмч дээр очоод тэгэнгүүтлээ одоо нөгөө зээлээр эмчлүүлсэн гэх юм уу. Тэг мөнгө одоо л ингээд төлөөг байгаа. Энэ үйл явдал болохоор ингээд 2018 онд болсон. Тэгэхээр ингээд 7 жилийн дараа ч гэсэн авсан үйлчлэгийнхаа мөнгөийг төлөөг байгаа. Тэгээд энэ шүүх хурал болж ийж одоо ялсан ялагдаагүй хамаагүй энэ шүүх хурал болсны дараа ингээд мөнгө төлөх ёстой. За тэгээд яг ямар төлбөр гарсан бэ гэхлээр $2,500 зүгээр нэг үзлэг хийсний $2,500 2 удаа юу яасан?
одоо чаржлсан гэхээр тийм тооцоо байгаа. Тэгээд $1,500 нэг төлбөр байгаа. Ерөнхийдөө бол нийтдээ шүү дээ. $17,500 үйлчлэгээ авсан байгаа хгүй юу? Emmanuel Ellis. Ер нь бол тэр нөгөө нэг сорив одоо ингээд хумсанд ингээд уруулсан одоо ингээд 2 ийм сорив байгаа мэн л да. Тэрийн хоёулангийн 2 удаа micro needling буюу одоо ингээд зүгээр ингээд нэг юм шивдэг нэг юм одоо сорив багсгадаг нэг тийм үйлчлэгэнд ингээд орсон байгаа юм. За тэгээд ерөнхийдөө ингээд одоо тэр нэг micro needling гэдэг нэг зүгээр ингээд тэр үйлчлэгэнд орохын тулд нийтдээ $11,000 болсон байхгүй юу? Монголоор болно шүү дээ. Бараг ингээд 40 сая төгрөг заяа. Тэг яагаад ийм ингээд үнэтэй байгаа юм бэ гэсэн чинь энэ бол ингээд бараг нөгөө одоо ашиглаж байгаа зүүн мөг харахад ингээд бараг хагалгаатай тэнцэн. Тэгэхээр бид нар ингээд маш цэвэрхэн одоо хагалгааны өрөөнд энийг хийдэг. Яагаад гэвэл одоо энэ чинь ингээд гоо сайхны юм үйл ажиллагаа биш чинь бүр ингээд одоо сорвиг ингээд бүр арьсны одоо нөгөө гүн давхарлуу ингээд орж байгаа үйл ажиллагаа хийж байгаа учраас ер нь бол цусмас гардаг учраас одоо бүр хаалгааны өрөөнд хийж байгаа. Тэгээд хаалгааны өрөөнд ийм юм хийх нь ингээд юм үнэтэй эдгаа гэж байгаа байхгүй юу? За ингээд micro needling арьсан дээр ингээд хийлэхэд болохоор $11,000 болт юм байна. За тэгвэл ягаад зөвхөн ингээд эмчийн үзлэг нэг аяг үнэтэй байгаа юм бэ те? Ингээд $2,500-аар 2 удаа гэрч бараг $5,000 бараг бас нэг юм нэмэгдээд $6,500 нэмэгдээд ингээд зөвхөн эмчийн үзлэг нь $6,500 байгаа байхгүй юу? Тэгээд тэр чи одоо Монгол мөр хийд юм бэ бараг ингээд бараг 20 сая юм уу хайш юм гэдэг. Ягаад ийм ингээд үнэтэй байгаа юм бэ гэдгсэн чинь одоо hypersensitivity гэдэг тэр мэрийг шалгах гинэ. За ингээ хүний арьсыг ингээд нэг 5 одоо ингээд Fitzgerald гэдэг юмар ингээд ангилдаг. За эхлээд одоо 1-5 гэдэг юм л та. 1-5 Fitzgerald. За нэг нь болохоор ингээд нэг улаан дүүстэй оранж өстэй хүмүүс эдэн штий. Тэр хүмүүс наранд гарангууд ингээд арьс нь боролдоггүй улаадаг төрлийн хүмүүс нь нэг Fitzgerald нэг юм байна. За тэгээд А зарис болохоор нэг 2-3 Fitzgerald 2-3. За өргөлүүлээд одоо хар өнгөт арьстай хүний юу бол арьс бол Fitzgerald 5 юм байна л да. Тэгэхээр Emmanuel Ellis бол ингээд өнгөт арьстай эмэгтэй байна. Тэгэхээр ингээд Fitzgerald 5 руу орноо. Тэгэхээр ер нь тэр төрлийн ингээд нөгөө нэг борлох тусмаа ингээд жоохон одоо нөгөө үйлчлэгээ бас ингээд жоохон одоо их ордог юм уу да эмчилгээ. За тэгээд яг ингээ ямар одоо сорвиг ингээд имжлэхэд байсан юм бэ гэсэн чинь 2 см-ийн урттай хумсны сорив байсан гэж шууд тэгэмж тэгж байгаа байхгүй юу. За тэгээд Emmanuel Ellis болохоор ингээд 2 удаа үйлчлэг авах гээд ирсэн. За тэрний дараа ер нь ирээдүйд ингээд Emmanuel Ellis танаас үйлчлэг авъя гэдээ ирэх юм бол та хүлээж авах гэсэн чинь боломжтой хүлээж авна гэж байгаа. За тэгээд сорив арилгах үйл ажиллагааг бас ингээд хэрэг хийх шаардлагатай болбол хийн нэг хийгээд үр дүн гарахгүй байх юм бол угаасаа дахиж үйлчлэг үзүүлэхгүй яа. Хийгээд үр дүн гараад ингээд явах юм бол нэмээд хийх боломжтой гэсэн. За тэгээд бас ингээд үзлэгийн мөнгө нь ингээд $6,500 гэхээр ягаад заавал юм үнэтэй байгаа юм бэ гэсэн чинь ер нь бол одоо professional бүр ингээд мэрэгжлийн одоо ер нь бол нилээн тий ингээд алдартай юм хүн учраас ер нь бол үзлэг юм үнэтэй байгаа юм байна. Тэгээд яг хаалгааны үн болохоор бас ингээд юм үнэтэй байгаа юм байна. Хаалгааны гинэ sorry тэр ингээд нөгөө тийм хэлээ үйлчлэгийн юм. За Emmanuel Ellis тань дээр очиод дахиад ингээд micro needling одоо тэр ингээд тэ зүгээр арьсын ингээд аятайхан бол үйлчлэгээ авбал одоо ер нь л хэр дээрдэх вэ гэсэн чинь одоо байгаагаас 15-аас 20% ер нь л дээрднэ. За тэгээд үйлчлэгийг болохоор on a lean basis авсан тэр нь үгс үг гэхэлэр ер нь л одоо үйлчлэгээ авчаад төлбөрөө төлөөгүй хэмжлэгийг авчаад дараа төлбөр төлөх одоо нэг аргаар. За тэгээд та ийм одоо ер нь бол одоо зээлэр гэсэн үг шүү дээ баг тий үйлчлэгээ хэрэг хөдөлдөг гэсэн чинь ер нь орж ирж байгаа хүмүүсийн 10% ингэж одоо үйлчлэгийг авдгаа гэдэг чинь. За тийм манай хохирогч эмэгтэй энэ имлэг дээр ингээ 3 удаа очсон байгаа хгүй 2022 оны 11 сарын 4, 23 оны 2 сар, 23 оны 3 сар тийм. Тэг хамгийн сонин ингээд Caribbean маажуулсан үе нь болохоор 2018 оны 2 сар. За тэгэхээр ингээд тэр одоо нөгөө нэг үйл явдал болсноос 4 жилийн дараа энэ гоо сайхан имлэг дээр очсон байгаа хгүй юу. Тэгээд яг имлэг дээр очих тоолонд нь ер нь бол одоо ажилчид нь одоо үүдний ажилчид нь ингээд зургийг авсан одоо нөгөө нэг ингээл before after зураг авдаг шүү дээ. Тэгээд эмч бол өөрөө аваагүй үүдний ажилчид нь ингээд зураг авсан гэж байгаа. За тэгээд эмч болохоор өөрөө тэгжил та зурган дээр бол ингээд сорив сайн харагданаа. Тэгээд Emmanuel Ellis бол ингээд килоид сорвчдаг арьстай хүн бол биш ээ.
Тэгээд энэ бол сорив нь бол келоид биш, зүгээр л юм одоо нэг умсны юм сорив гэдэг ингээд зураг нь ингээ харагдаж байгаа хгүй. Тэгт ингээд зурган дээр л яг үнэ хэлэхэд яг ямар сорив байгааг би ингээ олж хараагүй. Тэгт ингээ эмчэд бол ингээд харагдаад байгаа юм. За энэ ингээ хэрэг болсноос хойш ингээ 4 жилийн дараа баг авсан зураг юм уу та. Тэгсэн чинь энэ хавьд энэ сам юугаар заасан хавьд сорив байна нэ харагдах байх юм. Different, the pores are of different size and they're a little washed out in a little big loss. Humsны сорив хаана вэ? Ventilation schedule for complete things. Like that happens often. It's fine. Let's take and the she's зурган дээр хохирогч нь нүрэ бодсон гинэ. Уруулаа бодсон үү. Крем төгсөн. За тэгээ энэ сорийг яг тайлбарлах юм бол ингээд баруун гартай хүн дээрээс доошо байрлалтайгаар ингээд хөрсөн юм уу цогсон. За тиймэрхүү юмнаас үүсэж байгаа ингээд сорив байгаа хгүй юу. За тэгээд дунд болон долоовор хуруугаараа одоо яг ингээд маачсан юм шиг ингээд үүссэн байгаа гэсэн. За тэгээд одоо энэ эмч болохоор яг тэгсэн гэж би итгэж байгаа гэж байгаа хгүй юу. Үргэлжлүүлээд хүний арьс бол ингээд одоо epidermis, dermis, subdermal plexus гэдэг ингээд гурван ингээд давхраг байна. За epidermis бол ингээд дээдлийн хамгийн нэмгэн давхраг, dermis бол ингээд зузаан давхраг, за доотлын subdermal plexus гэдэг нь бүр ингээд тэрэнд одоо бүр очтол ингээд одоо зүү оруулах юм бол тэндээс маш их цус гардаг. За дундлын тэр dermis хэсэгт ингээд нэг үйлчлэгээ энэ төр хийгээд тийшээ зүү оруулах юм бол ингээд нэг их цус гардаггүй. Тэгээд одоо энэ сорвиг эмчлэхийн тулд бүр хамгийн тэр одоо 3 дахь гүн давхрах руу ингээд зүү оруулж байгаа учраас ер нь нүүрэн дээр их цус гарсан. Эмчилгээ бол тийм байсан гэж байгаа байхгүй юу. За сорив нь болохоор ингээд яг нүүрний зүүн талд гэсэн үг. Тэгэхээр энэ талдаа ингээд одоо маажуулсан. Тэгээд хамгийн сонин нь шүү дээ. Cardi B болохоор солгоо гартай заяа зүүн талтай гартай. Тэгэхээр зүүн гараараа ингээ хүн рүү ингээд мааж гарч ивэл бол баруун хацрыг нь ингээд оно штэ. Ингээд зүүн хацрыг нь оно хийж байгаа сонин байгаа юм. Дээрээс нь доошоо ингээд ингэж яах юм ааш. Эсвэл одоо хүнийг чинь ингээд чигээр ингэ штэ. За тэр ч яах вэ? Энэ юм чис асуулт асуугаад дууссан. Дараагийн гэрч болохоор Imani Elise-ийн ээж нагаа. За энэ эмэгтэй болохоор одоо охинтойгоо 19 нас хүртэл цуг амьдэрсэн. Тэгээд одоо энэ үйл явдал болох үедээ штэ тий охин нь бол 25 настай байсан. Одоо бол охин нь бүр 32-той. Энэ чинь 7 жилийн өмнө болсон үйл явдал юм чинь. За тэгээд охинтойгоо бол одоогоор ингээд 7 хоногт 2-3 удаа уулздаг. Хамт бол амьдэрдэггүй. Тэг шууд хэлчихэл та танаа охин чинь энэ үйл явдлаас өөр аргаар соригтой болсон байх боломжтой юу гэсэн чинь үгүй гэж шууд гэж байгаа. За энэ үйл явдлын дараа шууд ингээд ээж руугаа залгаад ээж руугаа бүр ингээд уйлаад ярьсан байхгүй. Над би ингээд нулимулчлаа, над руу бүшгсэн айчлаа, намайг маажчлаа энэ төр гэд хэлсэн. Тэгээд уцаар ярьсны дараа оройн шууд ээж дэрэг өгөөд очсон гинэ. За тэгээд энэ ээж нь болохоор Cardi B-г мэднэ, танин Cardi B-гийн фэн байсан. Тэгээд нэг юм аягүй сонь 2022-23 онд шүү дээ. Imani Elise машины ослолд орсон байх боломжтой заяа. Тэгээд энэ талаар ингээд нөгөө нэг асуугангууд нөгөө relevance гэж яддаг хгүй ингээд шүүх хуралтай. Энэ шүүх хуралтай ямар ч холбоогүй өөр ингээд үйл явдал яриад байгаа юм бол тэр чинь ингээд шүүх хуралтай холбоогүй учраас энэ шүүхийн танхимд ямар ч яригдах шаардлагагүй. Тэгэхээр ингээд өөр одоо машины ослолд орсон нь бол энэ хэрэгтэй хамаагүй. Тэгтээ одоо ингээд энэ сорвоо шүү дээ. Машины ослоос авсан байх боломжтой гэж ингээд бүгдээрээ одоо нөгөө нэг юу яж болно шүү дээ. Таамаглаж болно шүү дээ. Тэгтээ тэр таамгаа энэ шүүх хурлын танхимд хэлж болохгүй гэсэн үг. Ягаад гэвэл энэ шүүх хурлын үйл явдалтай ямар ч хамаагүй. Тэгээд ингээд 2022 он ч юм уу 23 онд одоо машины ослолд орсон тэр ослын талаар ингээд асуух гэсэн чинь relevance гэдэг ерөөсөө юу шүүгчийн төвшөрөөгүй. За тэгээ ээж нь хэлж байгаа над руу залгахтаа ингээд маш их бүр уйлаад ойрлоод ингээд бүр айгүй hysterical ингээд айгүй юм шоконд орсон байдалтай ингээд ярьсан. За тэгээ манай охин бол ингээд айгүй тийм айлын 5 хүүхдийн ингээд хамгийн том нь тэгээд айгүй тийм нэг юм бусдад одоо юу гэдэг лээ бусдад амар юм өөрийнхөө сэтгэлээсээ ханддаг бусдын оронд өөрийгөө тавьдаг тэгээд өмнө нь юм зодоо модоо ерөөсөө хийж байгаагүй гэж байгаа байхгүй. Тэгээ манай охин бол ингээд 5 дүүтэй учраас ингээд 4 дүүтэй учраас маш зөөлөн хүн. За тэгсэн чинь ингэсэн байна л та ингээд хамгаалалтын одоо компани аа штэ тий ингээд security компани хамгаалагчийн компани гэх юм уу тэрэндээ болохоор ингээд яг хэлэхтэй миний нүүрлөө ингээд хүн сарвайсан тийм учраас би ингээд хамраа уруулцсан гэж хэлсэн байна л та. Тэгсэн чинь яг үнийг хэлэхэд ингээд дараа нь хүмүүст хэлэхэд болохоор ингээд хацар гэж байгаа байхгүй. Анх бол ингээд яг хамгаалалтын компанид хэлэхдээ хамраа уруулцсан гэж хэлсэн юм байна.
За 3 дахь гэрч болохоор доктор Никол Маккензи гэдэг энэ бол ингээд сэтгэл зүйч байгаа. За энэ эмэгтэй болохоор яг сэтгэл зүйн гэмтэл дээр ингээд зөвлөгөө өгдөг хүн байгаа хгүй юу. За тэгээд ямар ч тийм биеинд гарсан гэмтлийг бол ерөөсөө ингээд эмчилдэг төрлийн хүн биш. За энэ дээр ингээд айгүй олон удаа асуугаад байсан. За тэгээд өөр болохоор Management Inc гэдэг компанид ажилладаг. Тэр компаниас одоо бол ингээд ажилласаа гарцсан. Өөр компанид ажиллаж байгаа. Гэхдээ тухайн үед яг энэ хэрэг болох үед бол Management Inc гэдэг компанид сэтгэл зүйчээр ажилладаг гэсэн юм байна. За ингээд бас энэ эмэгтэй Имани Элист сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлсэн. Гэхдээ төлбөрөө аваагүй, мөнгө авч чадаагүй. Хотоолтол ингээд мөнгө аваагүй явж байгаа 7 жил. За тэгээд өмгөөлөгч ингээ асуусан байхгүй. Хэрвээ нэг хүн ингээд тань дээр ирж үзүүлээд ямар ч одоо сэтгэл зүйн асуудалгүй ч гэсэн ирж үзүүлээд дахиад үзүүлъя гэвэл та үзэх үү гэдгсэн чинь би үзнэ. Үзээд ингээд зөвлөгөө өгнө гэж байгаа байхгүй. За тэгээд одоо үзлэгийн нэг үйлчлэл болохоор 1 цаг явдаг гэж байгаа. За тэгээд одоо ингээд нөгөө нэг сэтгэл зүйн ингээд зөвлөгөө авч байгаагууд ингээд болсон үйл явдал магадлал ингээд нөгөө хөрч чинь ингээд ярина штэ. Одоо үйлчлэг авч байгаа хүн Имани Элис яг ингээд хэлсэн байгаа байхгүй. Cardi B намайг ингээд fuck you fucking bitch, that's why you do security. Тийм учраас чи ингээд би хамгаалагч биш барилгын хамгаалагч хийдэг үстэй чи бүдүүн бүхс мөхс гэснээр би мөнгөтэй чи мөнгөгүй. You badass. Багш ингэж ирсэн бодоод үзтээ. Чи бүдүүн бүхстэй өстэй. Би мөнгөтэй тэгсэн чи мөнгөгүй заамаа гэл ингэж хэлсэн. Тэр нь болохоор ингээд өөрт нь маш их сэтгэл зүйн одоо trauma тийм ингээд сэтгэл гутрал сэтгэл төвшил энэ төр авчирсан гэж байгаа байхгүй тэгж хэлсэн гинэ. За энэ хэм болохоор энэ эмч болохоор ингээд одоо ажлын газар дээ шүү дээ. Осол гэмтэл яг ажлын цагаар ингээд гарсан тохиолдолд тэрнээс авсан одоо сэтгэл зүйн ингээд шарханд ингээд зөвлөгөө өгдөг. Одоо ийм тим төрлийн компанид ингээд ажилладаг сэтгэл зүйч байгаа байхгүй. За тэгээд энэ хамгаалагч болохоор ингээд ажлын цагаар одоо ингээд хүнд уруулсан тий ажлын газараа ингээд одоо гинтэл осол авсан учраас энэ хүнээс ингээд сэтгэл зүйн зөвлөгөө авч байгаа юм л да. За тэгээд ер нь бол ажлын газарт ингээд болж байгаа үйл явдал одоо тохиолдсон сэтгэл зүйд зөвлөгөө өгч байгаа учраас ер нь бол бүх зүйлийг үнэн зөв мэдээлэх ёстой. Энэ эмч нь бол ингээд бүх зүйлийг үнэн зөв мэдээлэх ёстой. За тэгээд түрүү хэлсэнчлэн ингээд төлбөрийг бол одоо олтол ингээд аваагүй байгаа. Нэхэмжлэх явуулсан. Тэгээд төлбөр орж ирээгүй. За энэ сэтгэл зүйчээс ингээд асуугаад байгаа хгүй. Та ингээд нүүрэн дээрх сорвийг харсан уу? Сорвины талаар мэдээлэл байсан уу? Танд эсвэл та зөвхөн ингээд сэтгэл зүйн зөвлөгөө өгсөн үү? Ер нь сорвины талаар яриа явсан уу? Одоо нөгөө нэг үйлчлэг авч байгаа Имани Элис танд энэнийхээ талаар ярьсан уу гэж байгаа хгүй. Тэгсэн чинь ер нь бол хэрэг ингээд гимтлийг бичгэн дээр одоо тий ингээд нотс дээр ингээд бичсэн байвал цаанаасаа ингээд тий энэ хүн ийм гимтэлтэй юм а гэж бичсэн байвал тэр талаар ингээд би бол мэдэж болно. Тэгээд энэ хэрэг дээр уг нь бол шүү дээ тий доктор Розенберг гэдэг өөр сэтгэл зүйч ингээд товлогдсон байсан чинь тэр нь байгаагүй мó да. Тэгээд энэ сэтгэл зүйч ингээд юу яасан байна зөвлөгөө өгсөн байна. За тэгээд 2018 оны 4 сарын 26-нд үйлчлэгээ авсан. За $600 болсон нийт үйлчлэгээний одоо төлбөр $600 гэхээр одоо Монгол мөнгөөр нэг 2 сая төгрөг юм уу 2 сая 200 ч юм уу тий. За тэгээд 2018 оны 8 сарын 10-нд $150. За үргэлжлүүлээд 2018 оны 5 сарын 18-нд $150. Ер нь бол нийт төлбөр нь $600. Зүр тэрийг нь хуваагаад яриад байсан. За ер нь бол 7 өөр удаа ингээд энэ юун дээр ирсэн юм бэ зөвлөгөө авах гээд. Гэхдээ өөр хүнтэй уулзсан байх боломжтой гинэ. Тэгээд ингээд 7 удаа ер нь бол сэтгэл зүйн зөвлөгөө авсан юм уу та. Тэгээд ер нь бол нийт төлбөр нь бол $5,087 гинэ. Тэрнийх нь яг бүгдээрээ бол энэ эмчтэй биш юм шиг байгаа юм. За тэгээд өмгөөлөгч асууж л да 2 цагийн уулзалт ингээд $600 байх нь ингээд зүгээр үү гэсэн чинь ер нь бол ингээд үйлчлэг бол янз бүр байх боломжтой. Үнэтэй ч хийж болно, хийж болно гинэ. За тэгээд ингээд сэтгэл зүйн зөвлөгөө авах гээд ирэх үед нь MMPI гэдэг psychological testing сэтгэл зүйн юм тест авдаг. За тэр нь бол ингээд 500 асуулттай тийм тест байдаг. Тэрийг бүгэлж дуусны дараа сэтгэл зүйчтэй уулздаг юм байна л да. За тэгээд тэр асуултыг бүглэх гэж баг хэдэн цаг зарцуулсан бэ гэд нөгөө тэгсэн чинь Имани Элисний 2-4 цаг зарцуулсан бахаар гэсэн.
За тэг үргэлжлүүлээд өмгөөлөгч та жүжигчин олонний танил од хөгжимчин рэпер Cardi B-г таних уу гэсэн чинь би телевизээр энэ хүнийг харж исэн гэж хэлсэн. За Имани Элисийн хувьд болохоор нь штэ тий одоо би байнга буруутай мэдрэмж авч ийн. За хийх ёстой юм а хийгээгүй юм шиг мэдрэмжтэй байна гэж ингэж сэтгэл зүйчд хэлсэн юм байна. За тэгээд ер нь бол өөрөөс нь анзаарэгдсэн одоо нөгөө шинж тэмдгүүд гэх юм бол сэтгэл готрол, аз жаргалгүй байдал, буруутай мэдрэмж авсан байдал гэд ингэж дүгнсэн гинэ. За тэгээд нүүрэн дээр байгаа сурвиг нь хараагүй. Тэгэхдээ харсан ч ингээд би нөөц дээр юусоо бичээгүй санахгүй байна гэж энэ үйл явдал 7 жилийн өмнө болсон учраас юм санахгүй байгаа. Хэрвээ би нөөц дээр бичсэн бол бичсэн байна л гэсэн ер нь санаж ийн л гэсэн үг. Гэхдээ одоо санахгүй байна. Одоо нөгөө 500 асуулттай сэтгэл зүйн ингээд тест бүглүүлэхдээ ер нь л тэрэн донд тийм асуулт байгаа маань танд одоогоор өвчтөй зовиртой юм байгаа юу гэсэн асуулт байдаг. За тэрэн дээр хэрвээ надад ингээд одоо тийм сөрмөр байгаа гэж бичсэн бол за тэр бол ингээд нөгөө репорттэй ингээд нөгөө юунд цаашаа репортод орсон байгаа. Хэрвээ бичиг бол ингээд ороогүй л гэж. За тэгээд ингээд 4 дахь гэрч нь болохоор имэнэсэн. Ээжийнхэн дараа нь имэнэсэн. Би имийг мартчих. Имэн болохоор нэг ойлгохтой юм яриаггүй. Зүгээр л ингээд бас ингээл имэн хинтэй амар ойрхон байдаг. Одоо нөгөө нэг охинтойгоо аягүй ойрхон байдаг. За дээрэс нь яг ингээд тэр үйл явдал босны дараа имээ рүүгээ залгаад амар уйлсан. Тэгэл ингээл имээдээ ингээл намайг ингэчлээ тэгчлээ гэж хэлсэн. Тэгээ имээ нь бол ингээд тэр сориу байсныг бас ингээд харсан марсан ч илүү ер нь охиныхаа талд нэг хэдийн юм хэлээл тэгэл өөр нэг юм хэлээгүй дээ. Имээ бол нэг юм санахааргүй санагдсан. Имэгийн яриа бол яг ээж яриатай яг л адилхан байсан тэгэл. Тав дахь гэрч Cardi B гарч ирсэн. За Cardi B-ийн жигнэр нь болохоор Bill Callis Almanzar. За Cardi B-г шууд ингээ асуулт асууж ирсэн. За үйл явдал болдог өдөр та яг ямар үстэй байсан бэ гэд одоо яг хохирогчийн өмгөөлөгч асууж байгаа байхгүй юу? Хар исэн үү, шар исэн үү гэл. Тэгсэн чинь ингээд Cardi B би ер нь л ингээ юудэнтэй цамц өмссөн байсан. Тэгээд ер нь ямар үстэйснээс санахгүй байна. Гэсэн чи та өчигдөр бол богино хар үстэй байлаа. За өнөөдөр бол ингээ урт шар байна. Яг аль нь таны жинхэнэ үс юм бэ гэсэн чинь яг энэ уг нь яг мем болцсон байхгүй юу? Their wigs гэд. Or are they both real? Their wigs. Okay, sorry, didn't. Аль нь ингээ өөрөө чинь жинхэнэ үс юм бэ гэсэн чинь ингээд парик штэ гэдгсэн. За тэгээд энэ мем болцсон. Тэгсэн чинь нөгөө өнгөлөгч уучлаарай би ингээд энэ талаар сайн мэдэхгүй болохоор ингээд юм асуучлаа гэтгсэн. Тэгснээ хамгийн тэнэгэн за энэ ингээд энэ хамгаалагч Имани Элисийн өнгөлөгч нь Cardi B-гээс та ямар нэг гэнг бүлэгт харьяалагддаггүй гэдэг асуулт асуусан. За тийм хүнийг яг ингээд нэг юм одоо Cardi B-г муул харагдуулах хэрэгтэй штэ. Одоо нөгөө тангарахны шүүгч нартаа тэгээд амар тэнэг ингээд гэнг бүлэгт хамрагддаггүй ч гэх шиг ингээд энэ хэрэгтэй ямар ч холбоогүй бүр амар тэнэг асуулт асуусан. За тэгснээ шууд үргэлжлүүлээ та ингээд гараа ингээд харуулаач гэдгсэн. Тэгсэн чинь одоо таны хумс хэр урттай байгаа вэ? Тэгсэн чинь одоогийн хумс нэг богинохон байна. За тэгээд тухайн үед болохоор яг биш одоогийн хумс нь болохоор нэг 2.5 см урттай. Юу нь бол богино гэсэн үг. За тэгээд oval shapeтэй. Одоо зөөвөн хэлбэртэй. Тэгээд хиймэл хумсаа гэтгсэн. За тийм ингээ баахан хумсны талаар ярьсан байхгүй юу? Ингээд за Cardi B болохоор акрил хумс хийлгдэг, нэг бол ингээд наадаг тийм хурдан одоо наалддаг хумс хийлгдэг. За акрил хумсыг бол ингээд юу нь салгахад нэлийн уддаг, бараг 2 цаг болдог. За наадаг хумсыг болохоор ингээд хурдан салгадаг гэж байгаа байхгүй юу? За тэгээд тухайн үед яг ямар хумстай байснаа ингээд бүр тайлбарлсан. Тухайн үеийнх нь хумс нь болохоор шүү дээ. Одоогийнхоос бол урт, гэхдээ бүр тийм урт биш. Ер нь бол Cardi B шүү дээ тий. Бараг амьдралынхаа одоо 90% ер нь бол юм хиймэл урт дуу хумстай байдаг. Гэхдээ сүүлийн үед бол тэр нь багассан нэг амьдралынхаа нэг 70% бол ингээд нэг урт дуу хумстай байдаг. За тэгэнгүүтлээ тухайн үед яг ингээд байсан хумсаа ингээд санаж байгаа хгүй ядгүй л өөрийнх нь зургийг хаасаагүй байдаг учраас ингээд ер нь л яг тэр үед яг ийм хумстай байсан гэж шууд ингээд мэдэх боломжтой. За тэгээд хумс нь болохоор coffin shapeтэй. Coffin гэдэг нь юм дөрвөлжин дүү. Гэхдээ ингээд булнууд нь тийм амар хурц биш тэгэнгүүтлээ дээр нь ингээд нэг юм чулуутай. Гэхдээ ингээд 3D юм амар юм урдаг юм бодит чулуу биш юм зүгээр 2D зүгээр нэг юм наацсан чулуу гэж байгаа байхгүй юу? Тим хумстай байсан.
За өмгөөлөгч болохоор та Dr. Aziz, Miss Parsley, Parsi, Brian энтер гэдэг энэ хүмүүсийг мэдхүү гэсэн чи мэдэхгүй. За ер нь л Cardi B өөрөө штэ тий одоо тухайн үед ингээд тэр барилга руу ороод тэр өдөр бол хагасаа өдөр байсан 2018 оны 2 сарын 24. Тэгээд Cardi B эмэгтэйчүүдийн эмчэд үзүүлэх гээд явж исэн баггүй юу. Тэгээд барилга руу ороод одоо өндөр барилга руу ороод 5 давхар руу лифтээр гараад яг 5 давхар лифтнээс буусан чинь нөгөө нэг хамгаалагч эмэгтэйдэд таарад тэгээд ингээд одоо нөгөө хэрүүл уурал маргаа үүссэн гэж байгаа. За тэгээд өөрөө болохоор штэ тий тэр хагасаа өдөр уулзах гэсэн эмчийнхаа нэрийг ч ер нь бол тухайн үед мэдэхгүй. Тэг яагаад уулзах гэсэн бэ гэхлээр ер нь бол тухайн үед жирэмсэн байсан. Тэгээд нэг хүүхдтэй жоохон санаа зовсон. Тийм учраас яаралтай бүр яг одоо ингээд намайг үзэх юм private юм хувийн эмч хэрэгтэй байна. Би ингээд мэдээлэлээ задруулмааргүй байна. Тухайн үед яг л жирэмсэлтэй ингээд нууж исэн хамгийн анхных нь хүүхэд нь байсан. Тэгээд бүр ингээд тэр барилга руу орохдоо ганцаараа орсон заяа. Хамгаалагчаа бүр ингээд хаалтны гадаа үлдээсэн. Ягаад гэвэл бүр ингээ хамгаалагчтай хүртэл мэдэгдмээргүй байсан. За тэгээд ингээд 5 давхар руу гарч ирээд ингээд доктор Finky гээд энэ эмчтэр ингээ ирсэн байгаа хгүй. Тэгээд энэ эмчийнхаа нэрийг хүртэл ингээд сайн мэдэхгүй зүгээр л ингээл нэг таньдаг хүн нь ингээл холбож өгөөл тэгэл за ингээл найдвартай тий асуудалгүй юм хувийн эмч байна. Нууцлал өндөртэй. За ингээд энэ эмчтэр очие гэж очсон. За тэгээд энэ эмч нь болохоор ингээд LA-д байдаг юм шиг л та тий тэгэнгүүт Cardi B болохоор өөрөө Лос Анжелест амьдэрдэггүй Атланта тэгээд Нью Жерси энэ хоёрын хооронд амьдардаг юм байна. За тэгээд тэр доктор Finky гээд өөрийнхөө үзүүлсэн эмэгтэйчүүдийн эмчийг болохоор бүр ингээд хувийн чанартайгаар танихчгүй зүгээр л нэг хүнээс сонсоод ингээ анх удаа очиж үзүүлсэн. За эмчид үзүүлэхдээ 25-30 минут болсон. Тэгээд ер нь бол ингээ хүүхдтэй санаа зовоол очиж нэг айхонд харуулсан юм байна л да. За тэгээд лифтнээс яг ингээд гарч ирж яхад өөдөөс нь ингээд 5 давхарт ингээд буугаад гарч ирчихсэн чинь өөдөөс нь хамгаалагч гараад ирсэн хгүй. Тэгээд өдрийн нэг цагийн үе байсан гэж. За яагаад тухайн үед ингээд Cardi B өөрийнхөө бие хамгаалагчтай цуг ингээд яваагүй юм бэ те ингээд юм хэрүүл маргаан болтон байх эсвэл те ямар ч юм болж болно шүү дээ. Яагаад барилга руу ганцаараа орсон юм бэ гэдгсэн чинь би ингээд эмэгтэйчүүдийн ингээд эргэтэн одоо тэр хаваа ингээд үзүүлж байгаагаа ингээд эрэгтэй хамгаалагчтай ингээд би хамгаалагчтай хэлмээргүй байна. Энд чи ингээд би vagina доктортай ингээд уулзж байгаа эрэгтэй хамгаалагчтай хэлмээргүй байна гэтгсэн. Бас дээрэс нь одоо би хамгаалагчтай итгэдэггүйдээ биш. Гэхдээ ер нь бол нь штэ жирэмслэлтэй бол би ингээд зүгээр нуумаар исэн гэж. За би хамгаалагч нь яг барилгын гадаа ингээд байж исэн доор нэг давхарт. За би хамгаалагч нь барилгын одоо хамгаалагчтай юм яриаггүй гэж. Тэгээ одоо ингээд барилгын 5 давхарт ингээд хэрүүл болж байхад ингээд та яагаад би хамгаалагчаа ингээд дуудаагүй гэдгсэн чинь би яг ингээд доошо буунгуутлаа яасаа 5 давхарт ийм боллоо шүү гэдгсэн чинь би хамгаалагч нь damn тийм үү надад хэлэхгүй би очдог байж юм ээж гэл нэг иймэрхүүл яриа үүссэн. Тэгэл болцсон гинэ. Тэгээд юу болсныг би чамд гараад хэлье гэл ингээл би хамгаалагчтайгаа бүр ингээд гараад яриад гарсан гинэ. За тэгсэн чинь ингээд хохирогчийн өмгөөлөгч нь болохоор ингэж асууж байгаа хгүй. За та аюулд орвол ингээд би хамгаалагчаа дуудах уу эсвэл цагдаа дуудах уу гэдэг ч байгаа хгүй. Тэгсэн чинь за энэ асуултанд ингээд хариулахгүй. Ер нь бол нөгөө speculation гэж яддаг хгүй. Ингээд одоо ингээд чи тэр үед яг яах байсан бэ? Чи ингээг байсан бол яах байсан бэ гэдэг ингээд болоогүй юм нөхцөл байдлыг ингээд яриад хаар чи ингээд тэр чинь хязгааргүй ингээд дуусахгүй шүү дээ. Ингээд ер нь бол таамаг гэх юм уу? Одоо жишээлбэл би ингээд төрөөгүй байсан бол би яах байсан бэ гэл ингээл таамаг төвшүүлэлээ ивэл ингээл хизээч дуусахгүй шүү дээ. Тэгэхээр ингээл нөгөө нэг ингээд одоо энэ хохирогчийн талын хамгаалагчийн талын ингээд энэ Иманы Элисийн талын өмгөөлөгч нь ер нь жоохон айгу муу өмгөөлөгчтэй сүултээ бүр шүүгчд загнуулсан заяа би миний бүр инээ түрээд тэгээд та ингээд одоо ингээл яах вэ ингээл хамгаалагчийг би хамгаалагчд дуудсан бол яах вэ та цагтаад бол дуудсан бол яах вэ гэл ингээд гарч тэр үед яг тийм нөхцөл байдал болоогүй юм чи болоогүй юмыг хүн ингээд одоо ингээд төсөлж ирж чадахгүй шүү дээ. Болоогүй юм дээр ингээд би яг ингэх байсан гэж хэлж мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр ингээд дандаа ийм speculation буюу таамагийн асуултуудыг ингээд айгүй их одоо шүүгч ингээд няцааж исэн. За та ингээд аюулд орсон мэдрэмж авсан уу гэсэн дараагийн нэг асуулт тэгсэн чинь мэдээж яг тухайн ингээд яг нэг 50 секундын үйл явцын үед бол би ингээд авсан яагаад гэвэл нь шүү дээ. Би дөнгөж ингээд эмнэлэг дээр ирсэн. Ингээд байж ин би жирэмсэн байна.
тэгж яахт ингээд над руу те ингээд том биетэй эмэгтэй ингээд ойртоод ирэнгүүт би бол ингээд айсан. За тэгээд ингээд яг эмч руугаа үзүүлэхийн өмнө болсон үйл явдал байгаа хгүй дөнгөж ингээд лифтнээс бууж байгаа юм. Тэнгүүд тэгээд нэг маргаан болчоод орж эмч дээр үзүүлчихэд тэг гарч ирэхдээ болсон үйл явдлыг мартаал гараал явцсан. За тэг би эмчтэй үзүүлж гарч ирчээд бүр нөгөө болсон үйл явдлыг тоохоо болсон гэж байгаа байхгүй. За та Cedar Sinai гэдэг энэ байдлыг мэдгүй иш очиж ирсэн үү гэсэн чинь үгүй очиж байгаагүй гэдгсэн. Тэгээд доктор Финки гэдэг одоо энэ эмэгтэйчүүдийн эмч нь тэнд ажилладаг юм байл та бас. За тэгэнгүүт ингээд нэг амар ингээд шүүгчийн дургуй хүрсэн юм яг энэ заяа. Одоо ингээд Cardi B-ийн хувийн бие хамгаалагчийг Karan Newton гэдэг нэртэй хүн байгаа хгүй. Тэгээд бие хамгаалагч чинь ингээ яагаад хажууд чинь байгаагүй гэдэг байгаа хгүй. Бие хамгаалагч энэ талаар ингээд яагаад мэдээгүй вэ? Яагаад ингэж байгаа вэ гэдгсэн чинь ингээд шүүгч уурлаад заяа. Шүүгч бүр Иманы Илисийн өмгөөлөгч рүү бүр ууралсан. За чи ч одоо ингээ импичмент гэдэг юм мэддэггүй юм уу гэ. Alright. We'll resume fund. Тэг бүр загинсныхаа дараа ингээ завсарлага авч маваа заяа юу вэ. Тэг яасан бэ гэсэн чинь одоо ингээ ингэж байгаа хгүй. Cardi B ингээ хэлж байгаа хгүй. Манай ингээ би хамгаалагч доор нэг давхартайсан. Гадаа хайсан. За тэгээд энэ дотор бас үйл явдлын талаар юу ч мэдэхгүй. Би ингээ гараад хэлье гэж хэлсэн. Тэгээд би хамгаалагч нь дотгошоо орж ирээд тавд орлоо гараагүй. Болсон үйл явдлыг хараагүй, сонсоогүй, юу ч мэдэхгүй гэдэг ч байгаа хгүй. Тэгсэн чинь энэ Иманы Илисийн өмгөөлөгч нь болохоор үгүй та яг энэ одоо тэ юун дээр мэдүүлэг дээр анхны мэдүүлэг дээр би хамгаалагч юу ч мэдэхгүй гэж хэлсэн байна гэт тэгээд байгаа хгүй. Тэгээ ингээ ярьсан минь өөдөөс нь яриад байгаа хгүй. Тэгсэн чинь ингээд шүүгч ингээ уурлаад заяа өхөө импичмент гэдэг юм чинь гэрч нэг юм хэлэнгүүт та арай өөр юмыг өмнөх мэдүүлэг дээр хэлсэн байна. Тэгэхээр хоёр яриа чинь зөрөөд байна. Энд чинь импичмент ахгүй. Тэгтэл чи Cardi B-ийн ярьсан юмыг тэнгуүт яг өөрийнх нь яг ярьсан юмыг санаал нийлээд өөдөөс нь та мэдүүлэхдээ яг ингэж баг хэлсэн гэдэг байгаа юм шиг ингээд та мэдүүлэхдээ би хамгаалагч юу ч мэдэхгүй гэж хэлсэн гэдэг таахгүй. Тэгээ ярьсан юм ярьдгийг ингээд шүүгч ингээ уурлаад загнуулаад тэгээд угаасаа тэгээд ингээд би хамгаалагчийн гэрчээр оруулмаар байгаа юм л та. Тэнгүүд ингээд тэр чинь ямар шаардлагагүй одоо Cardi B би хамгаалагчтай ингээд ийм юм болсон тийм болсон гэд ингэж ярьж штэ. Тэнгүүд би хамгаалагчийн тэр үйл явдал дээр байгаагүй учраас тэр талаар зөвхөн сонссон учраас зүгээр hearsay witness болчихж байгаа байхгүй. Hearsay witness гэхээр би тэр хүнээс тэгэж сонссон, би тэрнээс тэгэж мэдсэн гэж ингэж тэгсэн одоо нэг яриа зүгээр дамжуулдаг гэх юм уу. Тийм болчихж байгаа хгүй. Тэгэхээр ингээд яг жинхэнэ ингээд гэрч биш гэсэн үг. За ингээд завсарсны дараа буцаж орж ирээд ингэсэн байлээ. За Cardi B тэгээ босон үйл явдлыг ингээд өргөлөөд ярьж байгаа хгүй. Яг ингээд лифтнес буугаад тэгээд ингээд алхчихсэн чинь гинт араас нь that's Cardi B. Тэр Cardi B штэ гэдгсэн юм шиг. Тэнгүүд нь ихнийх дээр ингээд тоогүй чигээр алхсан зэрэг. Тэгсэн чинь хойноос нь дахиад oh my god Cardi B is here гэдэг. Cardi B энд байна гэдгсэн гэж аахгүй. Хоёр дахь тэнгүүд л ингээд хойшоо харсан чинь ингээд утсаа ингээд эндээ барьсан байсан гэж байгаа хгүй. Анх ингээд лифтнээс штэ тий. Яг ингээд буухад ингээд тэр хоёр дүрж байгаа штэ. Тэгсэн чинь утсаа эндээ барьсан байсан гэж байгаа хгүй. Тэгснэ ингээд хоёр удаа араас нь ингээд Cardi B энд штэ гэхдээ ингээд эргээ харсан чинь ингээд утсаа ингээд барьсан за тий ингээд өөрийг ингээд камераар бичиж байгаа юм шиг. Ингээ эргээ харсан чинь нөгөөдөг чи хойноос нь дагцсан. Тэгснэ ингээ камераар чинь бичиж байгаа юм шиг байсан байхгүй. Тэгсэн чи Cardi B шууд ёо чи яагаад нэг бичлэг хийгээд байгаа юм бэ гэдгсэн юм л та. Тэгсэн чи ингээ хавирлахгүй ингээ хойноос нь ингээ дагаад тэгсэн чи яагаад нэг дагаад байгаа юм бэ гэд шууд ингээ тэр хамгаалагч руу Cardi B тэгсэн юм бэл. Тэгсэн чинь ингээл нөгөөдөг нь өөдөөс нь юм хэлээл тэнгүүд шууд чи ч одоо энэ барилгын хамгаалагч ийстэй чи хамгаалагчийн ажил хийх ёстой өстэй гэдгсэн чинь нөгөөдөг нь өөдөөс нь хэрэлцэн гинэ би хүснээ хийн хөө юм уу гэснээр чи миний барилгаас зайлмайл гэж зүйлтэй ингээд бүр тэгсэн гинэ. Тэгээд тэнгүүтлээ би хүснээ хийж болно гэдэг хамгаалагч тэгсэн юм бэл. Тэгсэн чи Cardi B чи миний ингээ хувийн орон зайд халдаад тийш тий чи ингээ хойш холдооч гэдгсэн чи нөгөөдөг нь бүр ингээд ойртож ирээд тэнгүүтлээ өөрөөс нь нэлээд том биетэй эмхтэй ер нь бол том. Тэгээд тэнгүүд Cardi B ингээ damn бүр чигтсэн нөө ямар том хийх юм бэ. Тэр нь бол Cardi B чинь хөндөг биш. Тэгээд дээрэс нь нэг жин нэг 55 хэлмэллах.
Яг тэгээ хэрэлдээд маргалдаад ингээд байж хат нь шууд нөгөө барилгын ресепшн гарч ирсэн гэж байгаа байхгүй юу. Тэгээд ресепшнийг гарч ирэнгүүтлээ тэр хоёрын дундуур ороод тэгээд ингээд ер нь салгасан одоо ингээд болиулсан гэх юм уу. Зодон болоогүй шүү, зүгээр тэр хоёрыг дундуур нь ингээд ороод ингээд за тайвшраарай энэ гээд. Тэр нь бол ресепшн ингээд гарч ирэх үед нөгөө эмэгтэй чинь одоо тэр хамгаалагч бүр ингээд чанга яриад тэгэнгүүтлээ this bitch hit me гэдэг жаахгүй. Энэ гээ намайг ингээд цогчлоо. Тэгээд намайг ингэчлээ гэж шууд ресепшн руу тэгээд исэн гэсэн. Тэг Cardi B болохоор тэр үед ингээд гайхаад ингээд энэ эмэгтэй чинь надаас ингээд том штэ. За тэгээд ингээд ийм үйл явдлыг болж авах үед нөгөө нэг Cardi B-г уулзах хэрэгтэйсэн эмч нь гарч ирээд яг тэр 5 давхурт нь очсон байгаа юм чи. Тэгээд тэр эмч нь гарч ирэнгүүтлээ шууд Cardi B ингээд манай офис руу орчих гээд Тэгэл ер нь бол ингээд тэр үйл явдал ингээд дууссан. За энэ хэдхэн секундын л одоо нэг хэдхэн минутын л үйл явдал. Тэгээд эмчийн өрөөлөө ингээд ороод тэгэл яг дууссан байгаа хгүй. Тэгээд тэр эмчийг болохоор тухайн үед нэр мэрийн ч сайн мэдэхгүй яг бүр ингээд одоо тэр чинь 7 жилийн өмнө болсон явдал ингээд бүр нэр мэрийн ч мэдэхгүй тэр ресепшний нэрийг ч мэдэхгүй байгаа хгүй. Тэгсэн чинь ингээд ер нь бол хамгаалагчийн өнгөлөгч нь болохоор ингээд энэ дээр аюух асуудал үүссэн бүр тангарагчны шүүгч нарыг бүр ингээд танхимаас гаргаж агаад бүр энэ талаар ингээд нэлээд удаан ярилцсан. За тэгээ яасан бэ гэдгсэн чинь Cardi B ингээд би тэрийн уулзсан эмчийнхаа нэрийг ч ингээд мэдэхгүй, би тэр ресепшний нэрийг мэдэхгүй гэдгсэн чинь та ингээд мэдэх ёстой гэд. Тэг би ингээд мэдэхгүй гэдгсэн чинь та өмнө нь мэдүүлэхдээ мэдж байгаа гэж хэлсэн гэд. Би ерөөс тийж хэлээгүй, би ингээд мэдэхгүйгээр л байсан гэд. Тэгээд байгаа хгүй. Яг одоо болохоор ингээд энэ шүүх хуралтай холбоотойгоор бол ингээд энэ эмч ресепшний нэрийг мэдсэн баг. Түрүү хэлсэнчлэн Cardi B-ийн хумс нь штэ 2018 оны 2 сарын 24-нд 2.5 см урттай кофен хэлбэртэй за чулуун чимэглэлтэйсэн. Тэгээ хурц биш өөрөө ингээд бүр хэлж байгаа хгүй. Энэ бүр ингээд зөв хумсны талаар ингээд шүүх хуралтай. Би ингээд одоо нөгөө тийм жоохон дөрвөлжиндүү одоо юм өргөн байхаас ингээд нарист ингээд нэг тэгтээ ингээд жоохон дөрвөлжиндүү хэлбэрийг кофен гэдэг хэвгүй. Тэгтээ ингээд булангуудын би ингээд айгүй ингээд зөөллүүлж хувраад болдог. Яагаад гэвэл би өөрийгөө урмааргүй байна. Дээрээс нь ингээд бусдыг гимтэмэргүй байна. Тийм учраас ингээд би хумсаа булангаас нь ингээд хурц биш зөөлөн болгодог гэж байгаа хэвгүй. За тэгээд хумс чулуун чимэглэл нь болохоор 3D биш зүгээр ингээд юм наалт шиг. За тэгээ болсон үйл явдлыг өргөлжлүүлж яриад ингээд одоо би ингээд зүгээр лифтнес гараад ингээд алхаж байхад хойноос ингээд Cardi B ирсэн штэ гингүүтлээ ингээд миний хойноос бүр ингээд одоо ингээд юуко ингээд дагаад алхаад байсан гэж аахгүй. Тэгээд эхний хилэлтэн дээр Cardi B ингээд гайхан гутлаа ингээд шууд ингээд хурдан ингээд алхаад холдох гэж үтсэн. Тэгсэн чинь хойноос нь ингээд дагаад тахаар ер нь бол ингээд шууд эргэж харангуйтлаа чи яагаад миний бичлэг хийгээд байгаа юм бэ гэд. Тэгээд ингээд энэ одоо маргаа эхэлсэн гэж байгаа хгүй. За тэгээд өөр болохоор энэ үйл явдлыг энэ бол ингээд одоо инцидент гэж аахгүй энэ үйл явдлыг тэнгууд үйл явдал гингүүд яг нөгөө энэ хамгаалагчийн хөнгөлөгч болохоор ингээд зодон модон ингээд би биэндээ гар хүрсэн үйл явдал гэж тайлбарлах гэдэг аахгүй. Тэнгууд Cardi B болохоор энэ бол ингээд аман маргаан байсан. Тэгээд үйл явдал гэдэг хүч айгүй ингээд эвгүй сонсогдоод байна. Миний хувьд үйл явдал гэдэг нь болохоор зөв битээр ингээд амаараа маргалцсан тийм одоо биеийн хэсэг орсон юм бол ерөөсөй байгаагүй гэж байгаа хгүй. Тэгэд no physical touch гэдэг нь би биэндээ битээр аль нь ч хүрээгүй. Зүгээр л битээр ингээ амаараа одоо маргалцсан. За тэгээд Cardi B болохоор энэ үсгээр хэлсэн нөгөө нэг арьс өнгөний ялгууралтай тэр үгийг ашиглаагүй. За тэгээд шүлсээ хайсан уу гэсэн чинь хаяагүй. Хинрүүч би шүлсээ хаяагүй. Би хинт ч хүрээгүй. Хамгийн гол нь тэр нөгөө 5 давхурт нь штэ. Ингээд лифтнес гараад ингээд урт коридороор ингээд явж байхад ямар ч камер агаагүй. Тийм учраас ингээд яг болсон үйл явдлыг ерөөсөө камерын бичлэг байхгүй. Тэгээ Cardi B ингээд одоо энэ хамгаалагч өөрийг нь шүүхэд өгч байгаа гэдгийг ингээд мэдэнгүүтлээ камерын бичлэг байгаа юу гэж шууд тэгж ботсон гинэ. Тэгээ даан ч ингээд камерын бичлэг байгаагүй. Тэгээд нэг амар сони юм байгаа. Ингэж байгаа хгүй шүүх хурал болохоос ингээд сарын өмнө нь штэ тий энэ ресепшн гэдэг байгаа эмэгтэйг ингээд олсон байхгүй. Тэр эмэгтэй ажилласаа гарангуудлаа ингээд 18 оноос хойш ингээд хаанаа мэддэггүй. Тэгээд ингээд одоо сая ингээд 25 оны 7 сард тэр эмэгтэйг Cardi B-ийн өмгөөлөгч нар нь олоод
За тэгээ шүүх хурлын 2 дахь өдөр Cardi B-гээс ингээд асуулт асууж байгаа. Тэгээд маргааш руу ингээд хойшлуулсан байгаа. Тэрнээс гадна шүү дээ тий. Танхрахны шүүгч нараа ингээд танхимаас гаргаж агаад нэг асуудал гарсан. Тэр нь болохоор одоо энэ Tiara Malcolm гээд одоо reception эмэгтэй шүү дээ тий. Нөгөө нэг энэ хоёрыг маргалдаж байгааг харсан энэ эмэгтэйг ерөөсө олохгүй яжгаад юуны одоо яг сая 2025 оны 7 сард олцсон байгаа хгүй. Тэгээд энэ эмэгтэйг ингээд энэ шүүх хуралд оролцуулъя, гэрчээр дуудъя гэд одоо Cardi B-гийн өмгөөлөгч нар хүсэл төгсөн. Тэгсэн чинь ингээд хамгаалагчийн өмгөөлөгч нь уурлаад үгүй ээ ингээд энэ шүүх хурал 2024 онд болох ёстой байсан. Тэгээд жилээр хойшлоод одоо 2025 онд болж байна. Тэр үе хүртэл одоо Discovery гэдэг одоо ингээд энэ бүх олж мэдсэн мэдээлэл нотлох баримт дундаа энэ Tiara Malcolm гэдэг энэ reception эмэгтэйг бол оруулаагүй, гэрчээр дуудыг гэж хэлээгүй. Тэгж яхад одоо гинт ингээд шүүх хурал болохоос одоо 2 сарын өмнө те ингээд энэ эмэгтэйг олонгуутлаа энэ эмэгтэйг нэг гэрчээр дуудыг гэсэн бэ. Надад энэ мэдээлэл байгаагүй. Би энэ талаар мэдээгүй. Тэгээд хэрвээ гэрчээр дуудах гэсэн бол надад ингээд мэдээлэл хуваалцах хэрэгтэй байсан гэдэг ингээд гомдлоод тэгээд ямар ч байсан Cardi B-ийн өмгөөлөгч нь болохоор энэ эмэгтэй ингээ олдохгүй байсан юм аа. Үхсэн амьд мэддэхгүй байсан юм аа. Тэгээд бид нар ингээд сая 7 сарын сүүлд 29-нд ингээ олсон. Тэгээд 8 сард гэрчээр дуудана гэсэн хүсэлтэд ингээ шүүгчд өгсөн. Тэгээд шүүгч тэрийг хүлээн зөвшөөрсөн гэдэг ч байгаа хгүй. Тэгсэн чинь ингээ Cardi нөгөө нэг хамгаалагч өмгөөлөгч нь ингээ амир ер нь бол ингээ амир үйл ойлголцол үүсээд тэгээд ер нь бол энэ шүүх хурал ер нь жоохон юу гэх юм одоо миний ингээд харж байгаагаар бол амир жоохон юу гэтгэлээ жоохон тийм туршлахгүй өмгөөлөгчтэй юм шиг санагдсан. Тэр нөх хамгаалагч нь. За тэрнээс гадна шүү дээ нэг юм мэдээлэл ингэж явсан. Одоо яг энэ 2018 онд энэ маргаан болсноос 2 сарын дараа нөгөө Imani Elise гэдэг одоо энэ хамгаалагч шүү дээ энэ reception руу залгаад тэгээд одоо энэ болсон үйл явдал дээр одоо хэрэг би шүүхэд ингээ гомдол гарах юм бол чи миний тал зогсох уу, хоёлаа хамтрах уу гэсэн санал тавьсан юм байна. Тэгээд энэ reception болохоор ингээ гайхаад шоконд ороод тэгээд оо тийм үү, that's crazy, ямар солиот юм бэ, тийм болох ч байгаа юм уу гэд ингээд гайхаад өнгөрсөн гинэ. За тэгээд энэ reception нэмэгтэйг олцсон юм чи одоо ингээ гэрчээр гарч ирнэ. Тэгээд нийтүүлэг өгнө. За тэрнээс өмнө одоо ингээд шүүх хурлын 3 дахь өдрийг би дараагийн хэлээр ярьж эхлэе. За шүүх хурлын 3 дахь өдөр Cardi B-гээс үргэлжлүүлээд асуулт асууж байна. За энэ бол ингээд хамгаалагч өмгөөлөгч нь асууж байгаа шүү. За тэгээд одоо ингээд нөгөө нэг тэр хамгаалагч ингээд утсаараа ингээд камер биччихсэн ингээд та ингээд яаж мэдж байгаа юм бэ? Ингээд утас нь яг ямар утас байсан бэ гэж байгаа хгүй. Тэгсэн чинь дөрвөлжин утас байсан. Би яг ямар утас гэдгийг мэдэхгүй байна. Гэхдээ ингээд гэрэл нь бол ингээ асаг байсан. Одоо артлын камерын тэгээд камер нь ингээ над руу харсан зүглэлтэй байсан гэж байгаа хгүй. Тэгэхээр одоо камерын дэлгэсэн болохоор өөр лунд харсан. Ингээ артлын камер нь болохоор Cardi B руу харсан. Тэгэхээр ингээ бичлэг хийжсэн юм шиг ингээ одоо байгаа хгүй. Тэгсэн чинь нөгөө ингээ өмгөөлөгч нь за хэрвээ ингээ одоо манай одоо хохирогчтэй таны бичлэгийг ингээ хийжсэн ер нь яг танд яг ямар хамаатай юм бэ гэж байгаа хгүй. Яг яагаад хамаатай юм бичлэгийг нь одоо ингээ хийсэн чи яад юм гэж байгаа хгүй. Тэгсэн чи ингээд Cardi B ингээ гайхаад тэр чи ингээ барилгын хамгаалагч штэ. Тэгээд би ингээ эмчид үзүүлэх гээд ингээ явж штэ. Би ингээд одоо эмчид үзүүлэх гээд энэ барилгаар дөрвүүлчүүлээд ингээ явж байгаа. Тэгээд хамгаалагч хүн бол ингээ барилгыг ингээ хамгаалах хэвээр түнс шиг ингээ дөрвүүлчүүлэгч нарыг ингээ тэ айлхан сүрдүүлж ингээ явах ёсгүй. Тэгсэн чи өмгөөлөгч нь ингэж аахгүй та ер нь ингээ үүмэн дэгдээсэн юм биш үү гэд тэгж аахгүй амар ер нь бол энэ ингээ хамгаалагч нь өмгөөлөгч нь амар юм гудамжинд ингээ ярьж байгаа юм шиг амар юм хүнтэй хэрүүл хийх гэж байгаа юм шиг ийм тооноор ингээ ярьдаг. За ер нь та ингээ үүмэн дэгдээсэн юм биш үү гэж мэхэлсэн. Тэр чи ингээ энэ ер нь шүүх хурлын танхимд ингээ яригдж байгаа яриа шиг ерөөсөө биш заяа зүгээр ингээ гудамжинд хүнтэй хэрэлдэж байгаа юм шиг. Тэгээд энэ болгон дээр нь ер нь бол шүүгч ингээ тэр өмгөөлөгчд ингээ хэлээд байгаа. За та ингээ ярианы тооноо ингээ багасгачих тхүү ингээ энэ жоохон argumentative юм хэрүүлч юм шиг ингээ хэрүүлээгээд байгаа юм шиг хүн өдөд байгаа юм шиг энэ ингээ ярианы тооноо болчих тхүү гэд ингээ хэлээд байгаа. Тэгсэн чи уучлаарай заа гэл тэгэл ингээ яриад байгаа. Тэнгүүтлээ өчтөр ингээ миний одоо хоолоо яриа сонсохдохгүй байх гэхээр би жоохон ингэ чанга яриад байгаа маа гэсэн чи шүүгч ингээд үгүй ярианы чи ингээд одоо нөгөө нэг хоолойны чи нам чанга нь биш зүр ингээд та ингээд амар юм маргаан хийх гэж байгаа юм шиг ингээд хэрүүлж байдлаар яриад байна гэсэн чи заавуучлаараа би ингээд одоо тийхгүй гэж байгаа байхгүй.
За тэгээ Cardi B-гээс ингээд та өмнө дэгдээсэн юм биш үү гэсэн чинь Cardi B би ямар ч өмнө дэгдээгээгүй би эмчэд үзүүлэх гээд явж исэн хүн гэдэг ч байгаа байхгүй. Тэгсэн чинь ер нь та тэр барилгыг эзэмшдэг юм уу гэдгсэн зэ. Тэгсэн чинь үгүй ээ би тэр барилгад үйлчлэгээ авах гээд ингээд очсон хүн би тэр барилгыг эзэмшдэггүй. Тэгсэн чинь ингээд ер нь бол ингээд барилгын хамгаалагч таныг барилгаас гар гэхэд та гарах ёстой гэдэг ингээд жоохон хэрүүлтэй маягтайгаар ингээд ярьсан чинь энэ асуултанд хариулахыг зөвшөөрөөгүй. За үргэлжлүүлээд та өчигдөр verbal altercation буюу одоо ингээд тий хэрүүл маргаан гэж хэлсэн энэ үйл явдлыг тэгээд тэр хэрүүл маргаан дээрээ та fuck гэдэг үгийг ашигласан уу? Өөр ямар үг хэлсэн бэ гэж байгаа байхгүй. Би B гэдэг үгээр хэлсэн bitch гэдэг үгийг штэ авгаа гэж чи заяа. Монголоор төгөхгүй бол ингээд амар хараал хэлэх гэдэг юм шиг. За тэгсэн чинь ингээ Cardi B яг ингэж хэлсэн гэж аахгүй. Авгаа миний ингээд нүүрнээс холтооч чи ингээд миний урдаас зайлаач чи. Тэг чи яагаад ингээ миний нүүрэн дээр гарч чи наалтаад байгаа юм бэ? Чи юундаа миний бичлэг хийгээд байгаа юм бэ? Чи ингээд хамгаалагч явах хэрэгтэй үү? Хамгаалагч өстэй чи. Чи хамгаалагч юм би чи юундаа миний бичлэг хийгээд байгаа юм бэ гэд ер нь бол тиймэрхүү үнэ хэлсэн. Тэгсэн чи хамгаалагчийн өмгөөлөгч нэстэ тий. Та яг одоо сая над хэлсэн өгнүүдээ яг одоо энэ хохирогч руу ингээд хараад хэлдэ гэдгсэн зүйл. Яг тэр үед ингэ хэлсэн шиг хараад хэлдэ гэтгсэн. Тэгсэн чи Cardi B бүр яг ийм царай гаргаад за. Гэт. Тэг ингэ шүүгч нүртлээр ингэ гайхаад за юу яриад байгаа юм бэ? За тэгээ хамгаалагчийнх нь өмгөөлөгч нь үргэлжлүүлээд та лифтнээс гарахдаа юу ч бариугүй байсан тий. Хоёр гартаа ингэ хоёр гартаа хоосон байсан тий гэж тийм гэсэн чи. Тэгвэл та штэ тий ингэ хоёр гартаа хоосон байвал энэ гараа хоёр гараараа хүн маажиж хүн цохиж чадна тий гэсэн за. Амар тэнэг асуулт байгаа зү. Тэгсэн чинь Cardi B би тэгээгүй миний хөвлөд ингээд хүүхэд боожж байгаа. Би ингээд хүүхэдтэй байгаа. Тийм учраас би ингээд хүм мөн цохиж маажихгүй тэгээгүй гэж байгаа байхгүй. За тэгээ өршүүлээд шүүгч ингээд та ингээд жоохон тайвширчих та гэд тэр өмгөөлөгчд ингээд хэлж байгаа байхгүй. Та ингээд 50 бэ. За ингээ өмгөөлөгч штэ тий ингээд одоо Cardi B-гээс ингээд нөгөө талын өмгөөлөгч асуулт асуух болгонд Cardi B өөрийнх нь өмгөөлөгч нь ингээд тэр асуултыг асуултанд хариулуулахгүй байхыг ингээд бас хүсэж болно. Тэгээ шүүгчид ингээд objection гэдэг нь ингээд эсэргүүцэж байна. Энэ асуултанд хариулуулахгүй эсэргүүцэж байна гэж хэлж болно. За ягаад эсэргүүцэж байна гэхээр нэг бол хитрхи одоо нөгөө нэг энэ хэрэгтэй ямар ч хамаагүй асуулт байна. За эсвэл тэ ингээд leading гэж байдаг аахгүй ингээд хүний ингээд нөгөө нэг одоо юу яаж юм шиг хариулт руу ингээд чиглүүлсэн тийм асуултыг тодорхой хариулт руу чиглүүлсэн асуулт асуух юм бол тэрийг бол leading гэдэг тийм асуултанд хариулж болохгүй. За эсвэл argumentative буюу ингээд нэг маргаантай ингээд нэг хүнийг өдөж байгаа юм шиг те ингээд нэг хэрүүл хийх шиг юм шиг. Тэгээстэй ингээстэй гэдэг ч юм уу те. За ингээд Cardi B-ийн ер нь бол өмгөөлөгч нь энэ дээр аягүй сайн ажиллаад ингээд айгүйх асуултыг бас ингээд энд бити хариул гэдэг ингээд байнга хэлж байгаа. За үргэлжлүүлээд нөгөө нэг хохирогч чи өмгөөлөгч нь штэ та хөгжлийн бэрхшээлтэй гэж Cardi B сууж байгаа байхгүй. Тэгээд Cardi B ингээд би жирэмсэн байхдаа үнэндээ ер нь хөдөлмөрийн чадамжгүй байсан. Тэг миний хийж чадахгүй зүйлсийн талаар мэднээр байна уу гэдгийгсэн. Сүүлдээ Cardi B-ийн жоохон дургуун хүрээд ингээд бас өөрлөө жоохон ингээд нэг юм яжулсан маягаар ингээд хариулт хэлж мэлээ. Тэгсэн чинь ингээд таны хөгжлийн бэрхшээл чи юу байсан бэ гэд тэгж байгаа байхгүй. Тэгсэн чинь би ингээд жирэмсэн байсан. Тэгээд би өөрийгөө хамгаалах чадамжгүй байсан. Би жирэмсэн байсан. Тийм учраас би ингээд өөрийгөө хамгаалах ямар ч ингээд чадамжгүй байсан. Тэгээд тэр эмэгтэй ингээд надаас 2 дахин том уу. Би бол ингээд тэр үед 12-оос 13-7 хоногтой жирэмсэн байсан гэж байгаа хгүй. Ер нь л 3-4 сартай жирэмсэн гэсэн үг. Тэгээд таны гидс ер нь мэддэггүй том байсан уу гэсэн чинь үгүй гэж байгаа. За тэгээд Imani Ellis одоо тэр хамгаалагч таныг жирэмсэн байсныг чинь мэдчихсэн үү? Мэдхүү. Жирэмсэн мөн үгүйх чинь ингээд ер нь бол мэдж байгааг нь та мэдж байгаа юу гэсэн за. Тэгсэн чинь Cardi B намайг жирэмсэн үгүйг мэдчихсэн үгүйг нь би мэдэхгүй байна гэсэн. Гэхдээ ингээд би өвчтөн тэгээд би одоо эмнэлгийн үйлчлэг авах гээд тэгээд би үйлчлүүлэгч юм аа. Тэгээд үйлчлүүлэгч ингээд энэ барилга дотор ингээд явж гинэ гэдгийг бол тэр ингээд мэдчихсэн. Одоо тэр хамгаалагч бол мэдчихсэн. Тэгээд Cardi B хэлж байгаа хгүй ингээд эмчэд үзүүлэх гээд явж байгаа хүнтэй одоо зодон эхлүүлэх юм те маргаан эхлүүлэх гэж хүн үзэх ёсгүй. Тхийг одоо зорих ёсгүй. Тэр хүн ямар асуудалтай одоо ингэ явж байгааг ер нь бол мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр хамгаалагч энэ дээр ингээд ер нь бол жоох ингэ боломжтой хандаж энэ дээр ер нь анхаарах хэрэгтэй байсан гэж хэлж байгаа байхгүй.
Тэгсэн чинь нөгөө ингээд тэр хамгаалагч хүмүүлэгч ийм асуулт асууж байгаа. Та өөрийгөө ингээд хөгжлийн бэрхшээлтэй одоо хөдөлмөрийн чадамжгүй гэж хэлэхдээ та гар хавьдаа ингээд хөгжлийн бэрхшээлтэй юм уу гэтгсэн заяа. Тэгсэн чинь таны гар өдөр тэр одоо нөгөө нэгтэй маргаан болсон өдөр ингээд дээш доош хөдөлж чадчихсан уу гэсэн чинь Cardi B ингээд тий би ингээд миний гар хөдөлж чадна. Гэхдээ би ерөөсөө тэр эмэгтэйд ингээд хүрээгүй гэж байгаа байхгүй. Тэгээд Imani Ellis бит хоёрын дунд ямар ч ингээд хүрэлцээ байгаагүй. Бид хоёр биндээ ерөөсөө хүрээгүй гэж байгаа. Бүр no contact бүр ингээд ямар ч юм хүрэлт байхгүй. Одоо тэр эмэгтэй одоо Imani Ellis надад хүрээгүй. Гэхдээ надад хүрэх гэжсэн. Гэхдээ би ингээд өөртөө хүргээгүй гэж байгаа байхгүй. За тэгсэн чинь ингээд энэ хоёрын маргаан ингээд 1-2 минут л үргэлжилсэн заяа ингээд 7 жилийн өмнө 1 минутаас 2 минутын хооронд үргэлжилсэн ийм маргааны төлөө ингээд юм шиг гурлуулж байгаа за. За тэгсэн чинь өнгөрсөн асууж байгаа ингээд та хоёрын одоо хооронд тэр 1-2 минут ингээд болсон маргааны дунд нь шүү дээ. Та хоёрын ингээд цээж хүрэлтсэн үү гэж байгаа байхгүй юу? Тэгсэн чинь тэр үед ер нь та ууртай байсан уу гэж байгаа. Ер нь л ингээд цээж хүрэлтсэн юм бэлээ л дээ ингээд одоо би лоо нөгөөх нь ингээд ойртоод тэг ингээд нөгөө оо чи үзгүй гэдэг шиг ингээд ойртоод тэгээд ер нь цээжээрээ ингээд хүрэлтсэн юм байгаа байхгүй. Тэгээд тэгсэн чинь Cardi B ер нь бол ууртай байсан уу гэсэн чинь би тэр үед сандарсан байсан. Ер нь бол бас ууртай байсан. Тэгсэн чи та хэд одоо 1-10 хүртэл ингээд өөрийнхөө уурыг ингээд одоо юу яах юм дүгнэх юм бол яг 1-10-ийн хооронд хэр ууртай байсан бэ гэж байгаа байхгүй. Тэгсэн чи ингээд би ууртайгаас илүү санаа зовсон байсан гэсэн чи та яагаад ингээд санаа зовнилтай байсан юм бэ гэсэн чи би ингээд жирэмсэн байсан бохгүй юу. Тэгээд би ингээд энэ нэг эмэгтэй ингээд гарч ирсэн ингээд намайг ингээд зодохчихсэн. Hello гэдэг нь ингээд хөө чи миний яриад байгааг ер нь ойлгож гин үү гэсэн үг гэхгүй. Тэгээд hello гэд Cardi B тэгсэн чи өмгөөлөгч нь өдөөс нь hello гэж. Тэгсэн чи ингээд хамгаалагч байгаа нь тэгсэн чи энэ өмгөөлөгч шүү дээ. За ингээд энэ эмэгтэй юу хийсэн болоод та таныг зодох чинь гэж утсан бэ? Эсвэл ингээд зодох чинь гэсэн ингээд мессежийг авсан бэ гэж байгаа байхгүй. Тэгсэн чи тэр энэ эмэгтэй миний нүүрлүү ирсэн байсан бүр ингээд тулцсан тэг ингээд цээжээ надад ингээд нийлүүлсэн заяа. Тэгээд бид хоёр ингээд маргалдаж байхад шүү дээ бүр ингээд намайг ингээд арагшаага бүр ингээд ухраагаад ингээд өөдөөс ингээд алхаж исэн гэж байгаа байхгүй. Тэгэхээр ингээд ер нь л энэ эмэгтэй бүр ингээд өөдөөс нь бүр ингээд өө үзье өө ингээд бүр ингэсэн байгаа байхгүй. Тэг би ингээ ухраад хоошоо алхаж яхад энэ эмэгтэй ингээ өөдөөс урагшилж ийсэн. За тийм учраас ингээ намайг зодох ч юм шиг мэдрэмж аваад ингээ жирэмсэн учраас сэтгэл санаас зовоод ингээ айгаад ингээ одоо юусан ингээ санаа зовсон. Тэгсэн чи ингээ одоо ер нь бол ингээ өөрөөс нь том биетэй гэж хэлээд байгаа хгүй. Тэгээд та энэ эмэгтэйг өөрөөс тань ингээ том биетэй гэлээ гэдгсэн чи Cardi ингээ тийм гэж байгаа хгүй. Тэгсэн чи тийм мэдээж угаасаа ингээ том харваас ингээ харалтаа ингээ над эмэгтэйгээ харалтаа гэдэг ч аахгүй Cardi. Absolutely. Өөрөөс нь том гэсэн чи та яаж мэдэж байна? I mean, look. I'm looking great. What is your basis? Are you saying she's physically bigger, she's taller? I mean, you have her. Тэгсэн чи өмгөөлөгч ингээ би харж ин. Гэхдээ ингээд та том гэдэг нь ямар утгатай ингээд танаас өндөр гэдэг байгаа юм уу? Эсвэл одоо юу гэдэг байгаа юм гэсэн чи ингээ Cardi B энэ эмэгтэйгийн ингээд эрүүл мэндийнх нь ингээ хамаг одоо нөгөө нэг мэдээлэл нь танд өөрт чинь байгаа сте гэсэн чи ингээ өмгөөлөгч нь байхгүй. Тэнгүүд ингээ Cardi B за тухайн үед би бол ингээд нь штэ нэг 55 кг хавцаа байсан. Тэг ингээд нөгөө тарган марган гэд хэлчих юм бол ингээд нөгөө нэг одоо биенийх нь байдлаар ингээд нөгөө ялгуурлангаа дурхсан болчих штэ. Тэгэхээр ингээд тэгэж хэлэхгүй байгаа. Тэгсэн ч өмгөөлөгч ингээ асууж л таны бодлоор ингээд энэ эмэгтэй жинхэнэ илүүдэлтэй юу гэдэг ч аахгүй. Тэгсэн чи энэ асуултанд бол ингээ хариулж болохгүй. За тэгсэн чинь ингээ өмгөөлөгч нь та ингээд энэ эмэгтэйг жингээс нь болж түүнийг доромжилсан уу гэсэн чинь Cardi B үгүй ээ гэдэг ч байгаа. Та энэ эмэгтэйг тарганаар дуудсан уу гэсэн чинь үгүй би харин ингээд авгаа минь гэж хэлсэн гэж байгаа байхгүй. Авгаа минь гэж дуудсан. Дахиад л нөгөө нэг Cardi B-ийн бие хамгаалагчийн талаар асуугаал. Тэг Cardi B болохоор яг бос явдал ингэж ярьж байгаа байхгүй. Би ингээ эмчийн өрөөнд одоо энэ үйл явдал 1-2 минут болоод дуусны дараа эмчийн өрөөндөө ороод тэг би хамгаалагчтайгаа ингээ буцаар ирээ. Тэгээд ёо чи сая надад юу тохиолдсон итгэхгүй дээ би ингээ гараад ярий.
Тэг би хамаалагчтайгаа ингээ ярьснаа ингээ ёо чи надаас юу болсон итгэхгүй дээ. Тэг би гараад хэлээ чи намайг гарахад ингээ доор байж байгаарэ. За тэгээд доор уулзъя. Би дуусаад чам руу ингээ гарахтаа хэлье гэд би хамаалагч руугаа яриад дууссан байгаа. Тэгээд яг эмчийнхээ өрөөнд орж ирэнгүүтлээ яг тэр доктор Финки гэдэг нөгөө үзүүлэгчээс эмчтэй танаа барилгаж хамаалагч ийм хүмүүс юм уу гэд тэгж хэлсэн. Өөр юу ч хэрэггүй. Тэгсэн чи Cardi B та энэ үсгээр хэлсэн нөгөө үгийг ашигласан уу гэд нөгөө нэг арьс өмнө үзлэр ялгуурладаг үг гэдэг штеп. Энэ үгийг ашигласан уу гэдгсэн чи Cardi B ингээ үгүй гэж байгаа байхгүй. Би тийм үгээр энэ нэмэгтэй хизээч хэлээгүй. Тэгсэн чи та дуун дээрээ энэ үгийг ашигладаг л эдтэй. За энэ өнгөл хөшин бүр ёо. Тэгсэн чи ингээд одоо танд энэ нэмэгтэй одоо энэ хамгаалагч нэмэгтэй ямар үг хэлсэн бэ гэд тэгсэн чи ер нь бол ийм үгнүүд хэлсэн. За миний байшингаас зайлхүү. Миний байшингаас зайлцсан байдаа гэснээр ингээд утас барьсан маа штэ. Тэгээд хөө энэ миний утас хөө би ингээд уцаараа юу ч хийсэн чи яадын. Тэгжсэн Cardi B бүр шууд хөө бас нэр ийм үг хэлсэн штэ гэд гинт ингээд бүр сансан. За бүр яг ингээд хуруугаа ингээд snap хийгээд тэнгүүтлээ ийм үг хэлсэн штэ гэснээр надад чиний хэн байх чи хамаагүй хөө гэж Cardi B лөө хэлсэн байгаа. За тэгээ Cardi B-гийн яг энэ үйлдэл нь ингээд одоо энэ онлайнаар ингээд энэ шүүх хурал явагдаж байгаа штэ. Ер нь бол ингээд шүүх ч юм уу тангарахны шүүгчнээс айгүйх оноо авна гэж би бодсон. Яагаад гэвэл ингээд яг одоо ингээд нөгөө нэг мэдүүлэг өгч явахдаа яг ингээд бодит байдал дээр ингээд нөгөө хэлсэн үгийг ингээд санаж байгаа байхгүй яг ингээд ерөөс жүжиглж байгаа цээжилсэн үгийг хэлээгүй хэлж байгаа юм шиг биш ингээд нэр надад тэгж хэлсэн шүү дээ гэл ингээд хэлэнгүүд амар ингээд бодит байгаа зүтэй ингээд цээжилсэн маа хэлээгүй юм шиг биш зөвхөн цээжилсэн маа яриад байгаа юм шиг биш. Тэгээ Cardi B чи надад чиний хэн байх ч надад хамаагүй хөө гэсэн баахгүй. Тэгээд ер нь бол ингээд энэ эмэгтэй ч ингээд ойрлоод ингээд ингээд уурлаад хэрэлдэжсэн. Cardi B ч өдөөс нь ингээд ойрлж исэн. За тэгээ энэ хоёулаа би бинлуугаа ингээд чанга дугаар яриад ингээд маргалдчихсэн. Тэр чанга дугаар яриад маргалдчихсний гол Cardi B хүлээн зөвшөөрж байгаа. Тэгээд ингэсэн гэж байгаа хгүй ингээд та одоо ингээд энэ хамгаалагчийг бичлэг хийжсэний ер нь яаж мэдчихэж байгаа гэтгсэн чинь би ингээд энэ нэмэгтээс асуусан чи яа нааг бичээд байгаа юм бэ хөө гэд ингээд асуусан чи яна миний буруу гэдгсэн байгаа хгүй. Тэг яна миний буруу гэж хэлж байгаа чи ер нь бол бараг л уучлахгүй байгаатай адилхан биз дээ. Энэ хүн ингээд бичлэг хийж байгаагаа ингээд хүлээн зөвшөөрж байгаа болоод ингээд зогсоохын тулд ингээд миний буруу гэд хэлж байгаа сте. Тэг Cardi B-г ойлгосноор л энэ нэмэгтээ уучлахгүйсэн юм шиг ингээд санагдчихж байгаа. Бичлэг тийм болохоор ингээд бичлэг хийсэн гэж бодож байгаа. Гэхдээ яг утсан дээр нь хийсэн бичлэг энэ тэр ингээ Cardi B утсыг нухачвал хараагүй. Тэгээ Cardi B бол ингээд маргаа нэг 20 секунд үргэлжилсэн байх л гэж бодож байгаа. Ингээд яг хэдэн минут үргэлжилснийг бол мэдэхгүй. Нөхцөл байдлыг ингээд тайлбарлах юм бол одоо энэ үйл явдал болж байгаа ингээд барилга нь шүү дээ тий. Одоо нэг юм бахан эмнэлгүүд ингээд байдаг ч юм уу тий. Ингээд эмнэлгийн үйлчлэг үзүүлдэг ингээд газрууд байдаг барилга байгаа хгүй. Тэгэхдээ дотор нь өөр офисууд ч гэсэн байгаа өндөр барилга байхгүй. За тэгээд энэ барилгын хамгаалагч нь бол энэ Imani Ellis. Тэгээд Imani Ellis 5 давхарт байж исэн чинь яг ингээд 1 давхраас 5 давхар руу Cardi B лифтээр дээшээ гараад яг 5 давхарт ингээд бууж исэн чинь лифт нь зөрсөн гэсэн үг. За тэгээд Cardi B ингээд дээшээ гараад лифтнээс буухад нөгөө эмэгтэй 5 давхраас ингээд лифтэнд суугч ийсэн. Тэгтээ Cardi B гарчаад Cardi B шүү дээ. Cardi B энд штэ гэтгсэн цай. Тэгээд Cardi B ингээд шууд лифтнээс гарангуутлаа чигээрээ ингээд одоо коридороор ингээд алхаж ангууд хонос дагаж эхэлсэн. Тэгтээ бичлэг хийж эхэлсэн. За тэгээд энэ хоёрын хооронд ингээд маргаа үүссэн. Тэг ингээд маргаа үүсээд нилийн чанга ингээд ойрлоод ингээд би бинтайгаа маргалдаж яхад яг Cardi B-гийн үзүүлэгчсэн одоо нөгөө эмнэлгийн биш тий. Одоо нэг тэр имлэг ингээл тэр нэг 5 давхарт нэг өрөөд одоо офис түрээсэлдэг байгаа байхгүй. Тэгээд тэр ингээ хаалганаас нь хин Tiara Malcolm гээд ресепшн эмэгтэй нь гарч ирээд тэнгуүтээ тэр эмэгтэй шууд одоо нөгөө нэг тэр офист байж хахад бүр ингээд тэр коридорт болж исэн маргаан сонсогдчихсэн гэж байгаа байхгүй. Тэнгуүт шууд гарч очиод тэгээд дундуур нь орсон байгаа юм. Тэгээд ингээд зогсоох гээд за ингээд дундуур нь оронгууд нь Cardi B шууд ингээд одоо энэ орчны цээж тагаа ингээ харцсан нийлцэн байсан гэсэн шүү дээ. Тэгсэн чинь ер нь бол Cardi B жоохон ханд шахагдсан нөгөө эмэгтэй нөөдөөс нь ингэсэн заяа. За тэгээд ресепшн гарч ирээд дундуур нь ороод зогсоох гээд тэнгууд Cardi B ер нь бол орхиод явцсан. Тэгээд тэр хамгаалагч эмэгтэй бол одоо энэ ресепшнд өөрийгөө ингээ тайлбарлаад үлдсэн байгаа хгүй. За тэгээд Cardi B ингээд Tiara одоо тэр ресепшн ингээ битүүрийн дундуур оронгууд тэр
эмх тэр хамгаалагч Тиарад өөрийгөө тайлбарлаад үлдсэн. Тэгээд би яваад өгсөн гэж яг өөрийнхөө амаар хэлж байгаа. За тэгээ хумсны талаар бас дахиад нэмгүүлэгч баахан яг адилхан асуулт өчигдрийнхтэй адилхан асуулт асуугаад байсан. Тэгээд тэр ингээ халахсчих. Тэгээ ер нь л ингээ Cardi B хэлж байгаа хгүй. Яг үнийг хэлээд шүү дээ. Би ингээд Иманы Элистэй болсон 7 жилийн өмнөх хувьд ингээд энэ эмэгтэй царайг чи ингээ санахгүй байна. Намайг ингээ шүүхт өгч байгаа нь ингээд би ингээ гайхчих гэж байгаа хгүй. Ер нь бол биш гайхсан нугас ойлгомжтой. Тэгээд энэ эмэгтэйтэй би гудамжинд харах юм бол бараг ингээ царайг нь танихгүй би ингээ мартцсан. Энэ бол ингээ 7 жилийн өмнө болсон үйл явдал. Тэгээд ингээ 7 жилийн өмнө болсон 1-2 минутын болсон үйл явдлыг ингээ царайг нь хүртэл хүн яаж санах юм бэ? Тэгээд яг ингээ шүүхэд өгсөний дараа ингээ энэ эмэгтэйгийн царайг авахтаа ингээ тогтож хараад ингээ ийм хүн байт юм уу гэж байгаа байхгүй. За ер нь бол ингээ юунаас тэр эмчийн ингээ одоо нөгөө офисоос ресепшн гарч ирээд тэрнийх нь араас 4-5 секундын дараа эмч нь гарч ирсэн байхгүй. Тэгээд доктор Финки гэдэг эмч нь Cardi B манай өрөө рүү ороод ир гэдгсэн байхгүй. Ресепшн гарч ирэнгүүтлээ юу гэж хэлсэн бэ гэж аахгүй. Тэгсэн чинь ингээд Cardi B яг энэ нөхцөл байдлыг тайлбарлаж байгаа. Ресепшн гарч ирээд what's going on? Юу болоод байна гэдэг шууд ингээд 2-3 удаа асуусан байгаа. Тэгсэн чинь ингээд хамгаалагч ихтэй Иманы Элис шууд ингээд энэ авгаа намайг сая цогчлоо гэдоо энэ авгаа намайг сая цогсон ингээд энэ авгаа хараал идсэн намайг сая цогсон ингээд тэгээд орилоод исэн гэж байгаа хгүй. Тэгээд Cardi B болохоор чи юу яриад байгаа юм бэ гэд тэгсэн чинь араас нь ингээд доктор Финки Cardi B-г үзүүлэгчсэн эмч нь гарч ирээд юу болоод байна гингүүтлээ миний офис руу ор гэд Cardi B хэлсэн байгаа хгүй. За тэгээд энэ хоёр ингээд хоорондоо ингээд маргалтаад ингээд царай гараад ингээд баг цээж нийлсэн зогсож хат дундуур нь ресепшнийг гамбургер шиг орж ирсэн. За ер нь бол хоёр талын талах нь ингээд Cardi B-ийн хамгаалагч хоёр донтлын махан манай ресепшн Танаа чи нэг өндөг өгөрцөлдөг юм шиг. өндөг өгөрцөлдөг. Хамгаалагч нь тэгээд хийсэн юм уу? Хамгаалагч нь махан уу? За тэгээд энэ ресепшн эмэгтэй энэ хоёрыг салгасан. Тэгээд дахиад одоо ингээд юу ярьж байгаа байхгүй юу? Одоо нэг жингийн талаар ингээд ярьж байгаа. За Cardi B болохоор би өөрөө 1.60 м өндөртэй гэд тэгээд энэ эмэгтэй хамгаалагч эмэгтэй болохоор Cardi B-с нэх өндөр биш. Өөрөөс нь жоохон л үл алиг өндөр ээж магтгүй. За тэгэнгүүт л ингээд энэ эмэгтэйг тарган гэж хэлж чадахгүй ингээд security heavy гэж байгаа байхгүй. Энэ эмэгтэй бол ингээд хүнд гарын хамгаалагч гэж байгаа байхгүй. Тэгэхээр ингээд хүнд гарын гэхээр хүнд нөгөө нэг хүнд чинтэй. Тэгээ цаачаа болохоор ингээд амар joke амар хийдэг ер нь бол айгу хошин шогийн мэдрэмжтэй болохоор security heavy гэж хамгаалагчийг дуудсан. Ер нь бол ингээд хүнд гарын хамгаалагч гэдэг чинь ер нь нэлээд том байшинг бас ингээд хамгаалж чадхаар харагддаг гэсэн. За тэгээд энэ ингээд маргаан ингээд 7 жилийн өмнө болоод дуусчаагүй заяа. Иманы Элис чинь бүр өөрөө лайв хийсэн юм байна. За тэгээд лайв хийсэн чинь нөгөө Cardi B-ийн фэнүүд нь ингээд хөө энэ эмэгтэй чиний талаар лайв хийгээд ингээд бүр тэгсэн. За тэр лайв тэр болохоор энэ хамгаалагч эмэгтэй Cardi B намайг ингээд тэ надад гар хүрсэн, намайг зодсон, намайг заанал хийлсэн гэж ярьж исэн. Тэгээд Cardi B болохоор энд нь хариу өгсөн. Тэгээд юу ч хариу өгсөн бэ гэхээр наа чи хараал ицсэн худлаа яриад байна. Тэгээд зайлаач тэгээ энэ эмэгтэй одоо надаас мөнгө салах гэдэг юм хаашийн гэж хэлсэн. Тэгээд энийгээ лайваар хэлсэн юм уу эсвэл ингээд сторигаар хэлсэн юм уу Twitter дээр бичсэн юм уу тэрийг мартцсан. Тэгээ мөнгө салах гэдэг ингэж яага ботсон бэ гэсэн чинь энэ эмэгтэй ч намайг өнөөдөр $24 сая шүүхт өгч штий. За тэгээ $24 сая нэг хэмжлээд ингээд бүр шүүхэд өгсөн юм бэ штий. Ингээд нэг минутын ингээд маргаанаас болж за. Тэгээ үнэхээр ингээд анхнаасаа ингээд мөнгөний төлөө юм хийсэн юм тодорхой. Тэгээд нэг жоохон эвгүй ингээд нотлох баримт нэг ивэлтэй ингээд ресепшнтэй ингээд одоо хувилдах гэж үтсэн. Данч ресепшн ингээд what гэдэг ингээд гайхаад өнгөрсөн. За ресепшны ингээд ярианаас одоо бүгдээрээ ингээд оруулъя. Ресепшнийг шууд ингээд гэрчээр дуудсан байгаа. Тэгээд ресепшн болохоор өөрөө хэлж байгаа. Би ингээд офис дээрээ байжсэн чинь ингээд баг коридорт болж байгаа маргаан манай оффист болж байгаа юм шиг ингээд чанга одоо ер нь болж исэн. Тийм учраас би шууд ингээд гүйж гараад хаалгаар гараад шууд очсон байгаа. Тэг шууд нөө хамгаалагч руу чинь хүчиж одоо юу хийгээд байна? Чи ингээд ажлын байран дээр байгаас тий өөрийнхөө
юу очиж чи постэр очих гэд бүр шууд хэлсэн аахгүй. За тэгээд айгүй чанга ингээд маргаан болж исэн. Тэгээд яг айгүйх ингээ хараалын өгнүүд ингээ урсж исэн. Гэтэ яг ямар өгнүүд урсж ирснийг би одоо ингээ санахгүй байна. Тэгээ хамгийн гол нь шүү дээ. Энэ ресепшн нэмэгт ингээ дундуур нь орсон шүү дээ. Тэгэнгүүт ингэж байгаа хгүй. Cardi B болохоор ингээ ханаж хагтсан байсан. Тэгэнгүүт дундуур нь оронгуутлаа шууд Cardi B руу нурууга харуулад өөрөө шууд одоо нэг нүрийн хэсгэрээ ингээд энэ хамгаалагч руу ингээ харсан байхгүй. Тэгээд хамгаалагчт ингээд чод юу гэдэг юм бэ? Постэр овцож юм хэлжсэн байгаа байхгүй. Тэгсэн чинь яг ингээд энэ нэг маргааныг салгасны дараа буцаад оффист ороод ирсэн чинь хүмүүс ингээ тухчин яатсан ингээд тэгсэн. За тэгсэн чинь духан дээр ингээ маажуулсан заяа уруулсан. Тэг ер нь бол ингээ энэ юм их уруулсан юм их тэн ингээд энэ ресепшн байгаа байхгүй. Тэг ингээд таныг ихэн тэгвэл урсан биш болох уу гэтгсэн чинь. Угсаа би ингээд царайгаараа бол ингээд энэ хамгаалагч руу ингээд харж исэн гэтгэж байгаа байхгүй. Тэг ингээд энэ ихтэй тойроод ингээ айгүйх ингээ гар мар ингээ сарвалцаад энэ хоёр бибийн лугаа хүрхэж үтсэн гинэ. Гэхдээ яг үнэхээр ингээд хөрүүлсэн нь ингээд энэ ресепшн юм ихтэй. За тэгээд шууд ингээ маргааныг ингээ салгангуутлаа Cardi B буцаж өөрөө офис руу ороод Cardi B нөгөө нэг ингээд юуны шинжилгээний өрөөлөө ингээ оруулсан гэж байгаа байхгүй. За яг энэ үйл явдал болсноос хойш ингээд нэг хэдэн сарын дараа ч хэлээ дээ. Иманы Элис руу яг ингээд энэ Иманы Элис энэ ресепшн руу заалгаад ажил дээр яж хатан тэгэнгүүтлээ ингээд яг надад яг юу гэж хэлсэн би ингээд санахгүй байна. Гэхдээ миний ойлгосноор бол ингээд Cardi B ингээ өөрөө шүүх төх гэж байгаа. Тэгээд ер нь бол өөрт нь ингээд ямар ч санал тавьсан. Тэгээд гэхдээ би бол ингээ амар гайхсан. Ягаад гэвэл буруу юм хийсэн нь Иманы Элис өөрөө хэлсэн шүү дээ. Тэгээ яагаад шүүх төх гээд байгааг би ингээ ойлгоогүй гэтгсэн. Тэгээ нэмэгтэй болохоор энэ барилгад одоо энэ ресепшнэрээ ингээд 7 жил ажилласан юм байна. За өнөөдрийн болтол яри тэгээд маргааш үргэлжлүүлэх маргааш болохоор шүү дээ. Энэ ресепшн нэмэгтэй ярианаас жоохон явна. Тэгээд Cardi B дахиад ингээд асуултуудад хариулна. Гэхдээ ер нь бол асуултууд амар тавтагдаад ер нь бол ингээд амар амархан байгаад байна уу. За тэгээд нөгөө нэг юу доктор Финки гээд Cardi B-г очиж үзүүлсэн эмэгтэйчүүдийн эмчийн гэрчийн мэдүүлэг явна. За бас James Rosenberg гээд нэг сэтгэл зүйчийн гэрчийн мэдүүлэг явах юм байна. За тэгээд комментуудыг унших юм бол ингээд яаж ийм хүн ингээд хамгаалагч хийдэм бэ гэдэг. Одоо энэ нэмэгтэй өргөжлөлөө цаашаага өөрөө ингээд цагдаа болох мөрөөдөлтэй байсан гэсэн. Тэгээ карьераа хаях хэрэгтэй болсон. Энэ үйл явдал сулгаж яагаад гэвэл энэ барилгынхаа security-гийн ажилласаа ингээд халагдсан гинэ. Тэгээд хамгийн ингээд сонирхолтой нь энэ нэмэгтэй яаж ингэ хамгаалагч хийгээд байгаа юм бэ? Яаж ийм ёс зүггүй байгаад байгаа юм бэ гэдгсэн. Тэгээ бас нэг амар сүн инээдтэй комент энэ шүүгч бол энэ Иманыгийн хуульчаас бүр үнэхээр залах чичээдээ бүр үнэхээр дургуун өрччээдээ гэлтэж байна. За тэгээд хүмүүс ингээ комментээр шүү дээ энэ хамгаалагчийн өнгөлөгчийг бүр ингээ битүү муулцсан. За энэ одоо яг хаашаа юм бэ? Ямар картон цааснаас гарч ирсэн хуульч вэ? Ямар хог номшноос гарч ирсэн хуульч вэ? Ямар чадваргүй юм бэ? Ямар солиотой юм бэ гэдэг. Айгүй олон хүмүүс энэ хэрэг ингээд бүр шүүх урлуултлаа ингээд явсан гэдэг нь бүр үнэхээр гайхамшигтай байна. Тэгсэн чинь нэг амар инээдтэй коммент нь шүү дээ. Одоо ингээд энэ хамгаалагчийн өмгөөлөгч нэг хүмүүсээс ингээ асуулт асууж байгаа шүү дээ. Тэгээд ингээд 7 жилийн өмнө болсон үйл явдлын талаар асуулт асууж ирсэн. Та яаж санаж байгаа юм энэ үйл явдал 7 жилийн өмнө болсон шүү дээ. How can you remember гэх амар тэнэг өөрөө 7 жилийн өмнө болсон үйл явдлыг ингээд өмгөөлж байгаа юм би жиж. Тэгснэ энэ эмэгтэй өөрийнхөө өмгөөлөгчийг тийм үгээс захиалчих. Энэ комментууд нь уншвал бүр ойлт дуусах юм байна. Яа ингээд гамбургер олсон гэсэн шүү дээ. Тэгсэн чинь хамбургерных нь махан яаж хоёр талхныхаа дунд орсон бэ? Яа коммент уншиж нэтлээс гараад. Яна коммент нь үргэлжлүүлээд шүү дээ. Энэ хуульч одоо хайшаа юм би Amber Heard-ийн хуульч нартай хамт нэг сургуульд явсан юм аашаа ингэнэ. Like damn гэнэ. Йоо гэнэ. Cardi B эргүүлээд
энэ эмэгтэйг шүүхт өгөөсэй гинэ. Гэхдээ бас тэгэж цагаа өрөхгүй ах уу. Гэхдээ энэ эмэгтэй бүр 24 сая доллар гэдэг чинь биш тийм манайхаа Монгол мөнгөөр хэдэн төгрөг хэл бараг ингээд 100 тэрбум төгрөг гэсэн үг штэ. Тийм үстэй. Нэг хэм минут зүгээр хүнтэй ингээд гудамжинд ингээд зүр хэрэлтчихэд 100 тэрбум нэг хэмжлэгийг одоо ингээд зүгээр амартай. За энэ шүүх хурлаас маш олон мим гарч ирэндээ гинэ тэгсэн шүү. Гэхдээ бас нэг амар сонирхолтой юм байна. Акрилын хумс ингээд ер нь химэл хумс хийлгэжсэн хүмүүс ингээд октод мэдчихэж байгаа дөө. Ингээд хүний хумс ер нь амар урдаг тий. Химэл хумс ерөөсөө ингээд арсыг ингээд гимтээдгүй тий амар шинэ. Химэл хумс ч амар дузаан байгаа штэ. Хүний хумс амар нэмгэн болохоор ингээд яг ингээд юу үлдээдэг штэ. Муурны хумс ч амар нэмгэн болохоор ингээд сориг үлдээдэг. Тэг ингээд ийм химэл хумсаар ингээд ийм хүний арсыг ингээд цоолно гэж юусэн байхгүй. 2 см ингээд одоо 2 см-ийн ийм одоо сорив авчаад тэгээ 24 сая долларыг хэмжилж чинь гинэ. Йоо бурхан минь гинэ. 2 см ингээд сорив гэсэн чинь үгүй наа чин батганы сорив чийж болно штэ. Нэг хүн зүгээр ямар муу хуйлч вэ гинэ. Sorry хуйлч биш өмгөөлөгч. Нэг хүн хамгаалагчийн өмгөөлөгч дүнгэж сургуулаа төгссөн юм шиг л хусч ин дөө гинэ. Өнөө бараг сургууль төгсөөгүй юм шиг хусч ин дөө. Энэ өмгөөлөгч ингээд Beverly Hills одоо ажилдаг өөр ингэсэн офистэй гэж бодохоор ингээд үнэхээр гайхмаар юм аа гэх. Ер нь бол энэ өмгөөлөгч Amber Heard-ийн өмгөөлөгчийг маш их санагдууллаа гэж аягүй олон хүмүүс бичсэн байна. За комментуудыг уншиж өгтлээ ингээл. За тэгээд Cardi B-ийн ер нь бол мэдүүлгийн баг ингээд дуустсан дөө. Тэгээ маргааш уулзцгаая.